yeah, 100. Sounds so funny when I can keep it 1,000. I know you don't really want it. I'm like, don't worry, we gon' keep it running for miles after you done. Cause I know you don't really want it. I'm obsessed though. You right, that's why I'm the best though. Too right, when they talking, I say let's go. All right, I'm the one they thought they left, but I got it too right. All of my company is goals. I feel like 3,000 energies is down on low. Cause you know that we bout it in your dreams. It's like no real life, you can't do nothing about it. I heard you say you the greatest, get your vision must be close a little bit. Oh, Lord, I got high in pole position, I don't need a pit stop. Never miss out on a mission, I'ma make it if you know. And you know I'm never missing, I'ma be the shot clock. Shoot, shoot, shoot. Сайн мэцгэнүүд та бүхэнд шинэ дооны мэндийг хүргэе. Тэгээ мэдээж хэрэг 20 цаг 30 минут туссан байна. Тэгэхээр та бүхэнд энэ видеог үлээлэх 23 дахь дугаарыг хүрэхэд бэлэн болсон байна. За тэгээд мэдээж хэрэг өнөөдөр бид дөрөв та бүхэнд 23 дахь дугаарыг хүргэх болно. Яг өрнө орой мэнд хүргэе. Орой мэнд. За тэгээд NBA Токио мэдээж платинум ивент хийгч үндэсний дээд лигийн аль биесны яв Токиога тэгээд та бүхэн тоглолтын хуваарьс зөвхөн Токиогоос хараарай. За үүний төлөвлөгийн платинум ивент хийгч Powerade Sportus тэгээд цоошин өнгөтөртэйгээр ирсэн байгаа. Тэгээд та бүхэн бас Powerade-ийг сонгорож илүүн дээр нэвтрүүлгийн платинум ивент хийгч эртний барааны хэлтгүүр PC мол тэгээд Apple, Samsung, Huawei, Honor, Xiaomi брендэрийг аль биесны ихтэй уучлахаагүй лизингээр зөвхөн PC молоос худалдаагаарай гэж спонсортой баярлалаа хэлмээр байна. За тэгээд бүгдний шинэ лооны мэнд дахиад шинэ лооны мэндийг хүргэе. Сайхан тоглолтуудаа бүх юм үзүү. Тэр нь сагсаар амьсгалсан 7 хоног байна. Зөвхөн одоо NBA биш дээрээс нь те. Тэр бүх юм March Madness явж байна тэнд те. Тэгээд дээрээс нь мангадаа үндэсний дээдлэг маань плей-оффын тоглолтууд хагас гişээс та маш гал гарсан тоглолтуудаар үргэлжилж байна. Тийм болохоор яг сагсан мөнгөтэй л ер нь сар байна 3 сар 4 сар юм тийм ээ. Тийм болохоор бүгдээрээ сагсан мөнгөөр амьсгалж байна. За тэгээд Atlanta Hawks Houston-ийн тоглолтоор бүгдээрээ хэлцгээе Томик. За энэ хоёр багийг хамгийн ихэнд онцолж байгаа. Яг учир нь гэх юм бол Atlanta Hawks гэдэг баг бол бас сүүллийн яг сүүлийг бол дэд сумад бол солилцооны дараах гэж хэлж байна тийм ээ. Энэ бол маш ашигтай солилцоо болсон. Дээрээс нь дорнд бүсэд 13 тоглолт дараад очсон байсан тийм ээ. Атланта Хокс уу? Тий. 9 тоглолт. 13. Дараалжсан 13 өрөө хаа. Дараас нь 13. Дараас нь 11 л 11 гэсэн ба тий. 11 тоглолт очсон байсан. Тэр нь бол удирдлагын төгсөлийг бол өссөн хийж байгаа гэж хэлж байна тийм ээ. Тий одоо 3 сард ерөнхийдөө маш сайн байна л да. За тэгээд энэ тоглолтын дээр Хьюстон талбай дээр болсон. За Хьюстон энэний өмнө бол Lakers-тэй 2 дарааж тоглоод 2 хожигдсон байсан тийм ээ. Тий. Бас л нэг л болчихгүй л байгаа та Хьюстонын хувьд бол. Тий зон докторгүй л байна тий. Докторгүй тийм тоглолтыг үзүүлж байгаа. За энэ хоёр баг хоорондоо тоглолоо. Яг тийм докторгүй ч гэсэндээ иймэрхүү багуудаа ирнэ. Хажаа яваад байгаа шүү дээ. Тийм болохоор их ширнэ плей-оффын 4 3 гэсэн байдлууд ер нь байгаад байгаа. Тэгээс яг болохгүй байгаа гэдэг юмыг нь бол баг нэвтрүүлэг болгон дэлгээс зогсыг ярьж байгаа шүү дээ. Тий. Одоо ч плей-оффын 5 дээр байгаа хаа тий. 5-аар. Чихрийн болооч авч байгаа ч тий. Шингүүн бас хэдэн тоглоог байсан шүү дээ тий. Тий. Одоо Lakers-ийн интерхний тоглолтын дээр тоглоогүй шүү дээ. Тэгээд шингүү ирээд бас шингүү ирээд шараа өөр болно л да. За тэгээд ямар ч энэ тоглолтын нэг онцлог зүйл гэвэл нөгөө бүх цаг үеийн шилдэг оноо авагчдын нэг Kevin Durant оноо авалтаараа Michael Jordan-ыг гүйцсэн. Ийм тоглолт болсон тийм ээ. Тэгэхээр яг 5 дугаар байранд бичигдэж шүү тий. 5 дугаарыг орж ирсэн баг шүү. За тэгээд яалтчгүй бас бидний үед бас байгаа бас агуу сагсан мөнгөчдийн нэг Каримыг гүйцэх боломж байна гэж харж байна. Би бол яг 25 хоног оноог бол дундчдаар авах гэхэд 3 жил бол тий. Гэтэ хэдтэй вүлээ? 25 хоног бол дундчдах банараа 3 жил. Яг одоо тэгэл оноо авалтаар ямар яг одоо тэгэл нэг улирал дэр нь яг карьерийнхаа оргил үед тамирчид чинь 2000 гаруй оноо авдаг. тий 2000 хамгийн их нь шүү дээ. 2708. Одоо л Durant тэр бол 82 тоглолтод оролцох боломжгүй. Тэгэхээр нэг улирал
Нэг ойролцоогоор 1200-аас 1500 оноо авах 1500 боломжтой л гэж харж. Тэр 3 улирал тоглолч юм бол 4500 оноо гэх юм бол карьерд очихгүй юм шүү. Ер нь тэгэл тэр хавцаа ер нь дөхөж очоод дээр нь доор нь бол карьер нэг дуусах. Ер нь их тэр 3 руу очих боломж байна те. Карнолоныг гүйцэтгэх боломж байна те. 900-аар байна. Хан тэг ийм л онцгой оноо төгсч байна. Гимплээсээ болоод 2 жилийг алдсан байгаа шүү дээ. Тий. Тэр чинь яг нөгөө prime үеийнхнээс 2 жилийн өдрээр байдаг шүү дээ. Ёстой нөгөө 2500 оноо авах 2 жилийн гэхээр 5000 оноо алга болчиход шүү дээ. Тийм бах гэж бодож. Тийм. Тэгэх юм бол бас амар үж магадгүй тий. Тэгээ гол нь яг зөвөр удаан бол тоглох бах. Өөрийнх нь нөгөө хандлагыг харуул. Угаасаа сагсандаа амар дуртай. За тэгээ гэр бүл ч юм уу тийм байхгүй. Тэгээ ер нь Гэр бүл байхгүй гэж хараа одоо энэ гэр бүлтэй санаа зовхгүй юм. гэр бүлтэй нэг санаа зовж байгаа байдгүй шүү дээ. Зүгээр яг өөрийнх нь зөвөр хандлага нь Майкл Жордан одоо гүйцснийхээ араас өгсөн ярилцлага гэсэн би одоо цаашаа улам их явмаар байна. Өшөө үргэлжлүүлмээр байна гэдгсэн. Тэгээд өөрийнх нь хувь хүний цэсээ харахад ер нь сагсан хүмүүстээ амар дуртай. Зодыг тайлах гэж бол тэгж яарахгүй болоо гэж бодож байна. Зөвөр яг ямар багт доктортой удаан байж чадахгүй гэдгийг нь л агаад байна л да. Ингээл баг болгонд солигдоод яг Леброн бол ингээл нэг багуудад очиод нэг доктортой удаан хугацааг өнгөрөөгөл тэндээ байгаад идэг бол Дурантийн хувьд ингээд өөр газар ингээд очиод нүүдлээд яваад байна л да. Тэгэхээр тэр нь хэрхэн нөлөөлөх нь гэдэг нь тэрнээс хамаарх юм болоо л гэж бодож би бол дотроо. Яг KD-ийн хувьд бол ерөнхийдөө бид нар анзаарсан ч угаасаа KD бол одоо KD-д бол тэр нэг ямар баг хэсэг мэсгэн ерөөсөө ч тийм хамаарлаггүй байна. Зүгээр цалин мөнгө тэр нь хамгийн чухал болчиход байна шүү дээ. Өөр юм бол юм анхаарахгүй байгаа шүү дээ ер нь бол. Гэхдээ яг зүгээр бид нар бас мэдрэхт энэ хүн KD бол нөгөө гарсан мэсэн шүү дээ. Хамгийн энгийн хувцас өмсдөг, хамгийн энгийн хоолыг иддэг, үнтер ресторанд ч ордгоо гэл те. Тэгсэн мөрлөөсөө тэр мөнгөөрөө одоо юуны одоо хүүхдүүдэд одоо боловсруулах сургууль, соёл те хүүхдүүдийн коллежийн төлбөрийг даах ч гэдэм үү. Тэр төлөвийн мөнгийг бол маш ихээр олон сая долларыг тийш зарсан байдаг. Тийм хүмүүлийн тийм юунд бол маш одоо сайн нэг ингээд те. Тийм бол KD бол тэр тал дээр бол бас маш мундаг хүн болоод байгаа. Хүн хүний хувьд маш мундаг хүн болоод байгаа тийм ээ. KD зүгээр яг зүгээр юу болох болоо нас нь яваад ирэхээр одоо нөгөө гарааны тоглогч гэхээсээ илүү сэлгээний нэг одоо Крис Пол шиг ч юм уу тиймэрхүү болж хувирж одоо өөрөө тоглох болов ирээдүйд. Анализ үл данраа KD ер нь за ийм тоглогч нар ер нь бенчнээс гарч иж тоглохыг ер нь яг бол тэр үедээ зодог тайлчих болов эсвэл Мэло шиг ч юм уу. Ер нь ингээд ажиллах суперстар хэмжээний тоглогч нар яг энэ сэлгэрүү шилжих үедээ энэ асуудал дээр ер нь хамгийн дургу байдаг. Ер нь ихэнх нь яг тэр моментн дээр карьер нь унаад бүр NBA-гээс ихэнх нь болждаг тэр. Одоо жишээлх юм бол Iverson Detroit-д карьер нь ерөөхдөө унаад Memphis руу яваад ингээд сэлгэр мэлгэрөө ингээд ерөөхдөө тэр карьер тэр чигтээ аяга хурдан унсан байдаг те. Гэдэг ч юм ингээд Carmelo Anthony энэ шилжилтийг бас сайн хийж чадаагүй. Гэл ингээл ер нь бол бас яг хүлээж авахд ер нь өөрсдөө жоо хэцүү байд юм шиг байна. Тэгвэл ингэж болох уу? Түрний асуусан. Одоо яг ийм супер тоглогчдыг одоо ч нөгөө нэг жилээр ч юм уу яг карьер нь дуусч хахад Евролиг ч юм уу эсвэл одоо Азийн багуудад авчаад ирсэн хятадын баг ч юм уу одоо лигүүд авчаад байна шүү дээ. Маш өндөр цалин хамлж байна. Тэрийг KD-ийн зөвшөөрөх нэгэн болов эсвэл үгүй гэж бодож тайлж. Зөвшөөрөхгүй. KD изэж oversee явахгүй л та. KD шүү дээ. Бүх цаг үеийн ингээд хоёрт орохгүй юу доноогоор гэдэг хүний талаар яриад шүү дээ. Тэгэхээр яаж Үгүй зөв ингэж асуулт л та. Dwight Howard Morton харьцуулж бодоод байгаа биш үстэй тий. Гүг. Гэтэ Howard бол 75-д орох байсан шүү. Howard бол гэхдээ хизээч KD-ийн хэмжээний мөнгийг сүрүүлж чадаагүй юм л тий. Чадаагүй тийм. Гэхдээ Howard 75-д орох байсан шүү. Howard ч нь юу лээ? Карьертаа нэг хоёр л гайгүй гэрээтэй шүү дээ. Тэгээд түрүүнээс хойш гайгүй гэрээ авч чадаагүй. Бид нар гэхдээ Орландогийн Howard-ыг ярих юм бол тэр бас дагуу амт юм байсан мэт бага финалд харагдсан. Мөнгөө цуглуулж чадаагүй. Тийм баг. За тийм. Мөнгө бас байж. За буцаад сая хоёр баг дээр ярих юм бол Атланта Hawks сүүлийн 13 тоглолтын бүгдээр харилцгаая. За тийм 13 тоглолт нь 12-1 байгаа шүү тий. Тий 12-1 ба шүү. Тэгээ хоцсон багуудыг харахаар яах вэ тэгэл. Хожих хэвээр багуудаа л харсан. Тийм. Ер нь бол хуваар муу байсан. Хоёр харцсангүй айгу тийм ганц сайн байсан Хьюстондээ хожигдсан л байгаа юм л да. Яг Орландо байж болно шүү дээ. Тийм. Стар бол ер нь Ильяс бэртэлтэй байгаа тийм энэчгүй филитэй тоглосон ч гэдэг юм аа. Ерөнхийдөө бол одоо плей-ин дээр байгаа. Тэгээд плей-офф бол дайраад байгаа баг шүү тийм ээ. Унцчаас доогуур багуудаа бол асуудлыг хождог баг бол болчихж.
Тэгээд унджаас дээгүүр багуудтай яаж тоглох вэ гэдэг. Atlanta Hawks өнгөрсөн үйлрэл 40-40-оор хожигдлоо үйлрэлийг дуусгачихсан. Одоо энэ үйлрэл аль хэзээ 39 хожигдолтой болсон. Өнгөрсөн жилийн амжилтыг бол давх нь бол ихэд тодорхой болчихлоо. Тэгээд айгүй тийм атлетик мундаг чанс тоглох залуучууд нэг баг бүрдсэн дээр одоо хамгийн зөв шийдвэрийн сая трейд дедлайнаас өмнө CJ McCollum-ыг авснараа туршлагатай бас нэг тийм тоглогчийг авчирснараа энэ тоглолтын хэмнэлийг өдөрдөх тий тоглолтын төгсгөлийг хийх тал дээр нэлээд тийм давуу талт CJ McCollum бас багтын багт нэлээд тусыг хүргэж өгнө гэж би харсан. За өнгөрсөн жил 40-40-оор байгаад хэдэр гарлаа. Хэд яад дуусглаа үйлрэлийг. плейн дээр ялгуу тий. Тийм Майами тожигдоод тэгэл мултарсан санагдаад байна. Тэгээ одоо ч тэгээд яг плейнийхаа байрлал байгаа ш тий. тэгээ яг Atlanta Hawks-ийн довтлогоог ярих юм бол яг үнэндээ бол ямар ч асуудал байхгүй. Довтлогооныхоо тэр pace буюу хэмнэлээр энд бид хоёрт явж байгаа. За тэгээд бид нэр энэ жил Dyson Daniels-ийн одоо өнгөсөөлөртэй харьцуулахад одоо статистикууд нь унсан ч гэсэн Okomo гэж тоглогчтой 3 руу гарч иж маш их шилэлтийг хийдэг болсон ч гэдэг юм. Ингээд энэ үйлрэл бол маш сайн тоглолтыг үзүүлж байгаа. За тэгээд Jalen Johnson-тай бол яриад байгаа байхгүй тий. Бор triple double дунджилж байна. Тэгээд Трейн байхгүй байхад багаараа өгж байгаа оновчтой дамжуулалтаар лиг тэргүүлж байгаа. 30-аас дээш дамжуулалт дундчилж байгаа цор ганц баг. Ард нь байгаа баг 30 хүрэхгүй байна. Аа амар шүү дээ. Одоо тэгээ pace-ийг ярих юм бол хоёр pace-ээр энэ бид хоёрт явж байгаа. Тэгээд нийт оноо авалтаараа ихний 10-т 6-ад. Сая тэгээ харлаа уус Атланта Хокс чи одоогийн байдлаар бол яг өнөөдөр гэх юм бол плей-офф байрыг баталгаажуулж явж байгаа юм шүү дээ. 6 дугаараар 6-ад явж байна. Тэгээ цаашаа ч гэсэн ер нь энэ байрыг бол халаад үлдчих нь боломжтой гэж харж байна. Тэгээ дээрээс нь анарын хилжсэнээр бол одоо энэ хамгаалт ч гэсэндээ ер нь сайжрах боломжтой. Яагаад гэвэл нөгөө нэг эсрэг нэг аягүй сайн хамгаалж байгаа тоглогчтой байгаад байгаа. Энийг одоо хэрхэн багаараа хамгаалдаг болох вэ гэдэг дээрээ сайн ажиллаад өгөх юм бол энэ хамгаалтын чанарын гэсэндээ ер нь дээшээ сайжрах ер нь магадaltaй. Тэгэхээр NBA дахиад нэг ийм шин залуу бүрэлдэхүүнтэй ирнэ. Өрсөлдөх чадвартай юм баг ер нь гарч ирээд байна. Нэг асуултыг асуумаар танаас плей-офф Атланта Хокс яг одоо энэ бүрэлдэхүүнээр апсет хийх боломж байгаа юм. Ганц л тохиолдолд боломж байгаа. За тэрний юу гэхээр сая тэнийг хэлдэг хамгаалалт гэдэг зүйлийг илүү сайжруулчих юм бол бидэрт маш том потенциал байгаа байхгүй юу? Оноо авах бол чадвар үнэхээр сайн байгаад байна. Тэр плей-офф дээр ямар ч гэсэн мөнгө хождог үлээ гэдэг бодоод үзэх юм бол ялч хамгаалтынхаа тэр рейтингийг сайжруулад багийн хамгаалтаа илүү сайн сайжруулах. Би гэхдээ гайхаад байгаа нь Quinn Snyder засгалжуулагч би бол энийг хийж чадна гэж боддог байхгүй. Яг гоо ингэж л да. Өнөөдрөөр харах юм бол Нью-Йорктой тарах шүү дээ, тийм. Нью-Йорк юм уу Кливлендтэй таар гэж бодъё л да. Кливленд дэжлээ Нью-Йорк унлаа гэж бодъё. Энэ хоёр багтаа тааруул апсет гарах боломжтой гэж асууж байгаа шүү. Нью-Йорк юм уу Кливлендтэй тоглоно шүү дээ. Баггүй. Энэ жилдээ байхгүй. Энэ жилдээ А Quinn-ээр засгалжуулагч одоо л ингээд бага бэлдээд нь шүү дээ. Ер нь бол ингээд эрэхтэн байсан тоглогчдыг эхнээс нь явуулаад эхэлсэн шүү дээ. Джон Коллинсоос ахуулаад ингээд баагаар явуулсаар эцэст нь яг Трианаас салсан. Одоо тэгээд Макколум дараа жилийн тэр ашиглал зүгээр сэлгэнээс ашиглал чинь Кумингад гэрээ өгөхгүй ч байж болно. Гэрээ авцсан шүү дээ нэрээ тэ уучлаарай. Warriors чинь гэрээ өгсөн шүү дээ. Хавжны гэрээ байгаа. Надаа тий. Байгаа юм байна. Тэгээд ингээд бодохоор зүгээр эргэжил гарааны төвийн тоглогч бол олмоор байна. Тэгээд Porzingis бол биш юм байна гэдгийг мэдрээд явуулсан. Комо бол хангалт одоо сайн тоглож байгаа сэлгэний хангалттай биш одоо. Наад лидерхүү байхгүй юу те? 5 номер биш 4 номер дээр жижигдэг байхгүй нуруугаараа ер нь бол. Тэгэхээр одоо яг тэр өөрсөндөө адилхан юу яавал багтай харьцуулах юм бол одоо өөрсдийн дөрвнийг л олох хэрэгтэй байгаа шүү дээ. Дөрвийн байрлалд одоо 2 номерын ч юм уу одоо бага лид хийдэг нэг тиймэрхүү дөрвийн тоглож л. Апсайд бол гарч арай хараахан амжихгүй баг л гэж би харж байна. Гэхдээ яг иргэжлэлийн багийн бүрэлдэхүүн ойлгомжтой болсон ажиллах цаг хугацаа байна. Одоо магадгүй яг Шарлоттын хоёр ойролцоо 4 зураг байдаг ч юм уу те. Иймэрхүү зүйлүүд ажиглагдаж байна миний хувьд бол. Энэ жилд бас апсет байхгүй шүү дээ анараа. Гэхдээ харахад бол гоё нөө. Ер нь таарсан бот хэцүү уучраа. Тий хэцүү. Үзүүштэй тоглолтууд бол. Зөв шидэлт нь унаад байх юм бол ер нь ямар ч багт аюу аюултай л байна. Шүүрдүүлчихвэл баг болох шүү дээ. Шүүрдүүлэхгүй. Улирлын ихнээс яриад байгаа юм шүү дээ. Дорнд бүс ингээд өрөндөөс муу юм шиг болооч хоорондын өрсөлдөөн бол үзэн шүү дээ. Эхний шнаас эхлээл гоё. Хинтээч таарсан Атланта зовоо. Шарлотт гарч ирлээ хинтээч таарсан зовоо. Тийм. Тэгэхээр бас нөгөө эхний торгуудыг үзэхэд дорнд баг өрөндөөсөө ч илүү зөрөгтэй юм шиг тий. Тийм одоо ер нь бол бас яг үнэ гэлээ те Warriors OKC 2-оор 8-аар гараад ингээд те өгсдөө үзэж байгаа өрсөлдөөний хажууд
Атланта Детройт хоёрын өрсөлдөөн илүү өрсөлдөөнт болох байхгүй. За баярлалаа. Би сая бол энэ Golden Warriors алга бах юм тулгаа. Нөгөө бүстэйг харьцуулж ярьж шүү дээ. Тийм ээ тийм. За бүгдээ дараагийн тоглолтыг харъя. Өнөөдөр шөнө усан тоглолт. Өглөө усан тоглолт хаа тий. Миннесота Бостонгийн тоглолт. За энэ тоглолтод Антони Эдвардс оролцоогүй. 2-7 хоног ер нь тоглолтод оролцохгүй гэсэн мэдээ таа. Зэрэг Бостонгоос бүгд үлдэх юм байсан те. Маш хамгаалт зохиосон, маш бага оноо авалт тоглосон байлаа. Аяа Тосумо гэдэг тоглогч энэ багт яах гэж ирсэн ээ. Антони Эдвардсын эзүүд үнэхээр харуулж байна. 3 тоглолт өнчигтэн 3-нд нь 20 дэш наарлаа. Аяа Тосумо гараанд гарч. Гэхдээ бас нэг гоё анзаарчихсан юм юу гэхээр энэ тоглогч ингээд 7-8 дамжуулалт өгөөд өөрөө 20 оноо авч ингээд потенциал угаасаа байдаг. За тэрийг харуулахаас гадна хамгаалтын муудахгүй байна. Гэдэг маш сайн мэдээ баг. Тэгэхээр Chicago Bulls багаараа л зүгээр хамгаалдгүй юм ивэ болоог бол баг байсан болохоос энэ Аяа Тосумо гэдэг тоглогч яагаад Коби хоёртоос илүү вэ гэж юу хариулт нь хамгаалт. Антони Эдвардс байхгүй. Julius Randle 14 тоглохныхаа зөвхөн 3-ыг амжилттай болгосон гэдэг. 2 гол тоглогч нь мөлөөгүй үед тий. Тосумо бонус хайлын сэлгэнээс. Энэ Миннесотагийн оноо сэлгээний оноо авалтаар энэ мэдлэн дээгүүр явдаг шүү дээ. Дээрс нь бас багт яг ингээд юм задгаа тоглолттой оноо одоо түүх хандлагатай бас тоглогч нар яагаад байх нь зөв байдیں۔ Тэ багт сэлгээнд байх нь багийг сэргээх ч юм уу тэ. Эсвэл одоо гарааны гол тоглогч нар суудсан үед тоглолтыг амтай байлгах ч юм уу эсвэл тэнцвүүлэх илүү гарах эргүүлэх моментын дээр. Тэгэхээр энэ тоглолчид яаж ч бонус айланд бол бас мөн л юм байна тэ. Jordan Clarkson шиг эффекттэй юм уу? Одоо багуудад хэдэн тоглолт үлдсэн байгаа юу? Ер нь үлэл дуусгаад. 20 хүрэхгүй тий? 20 хүрэхгүй. 10 хэдэн тоглолт. 39 32 гэхээр чинь 71 10-аас 12 тоглолт. 10-аас 12 тоглолт үлдчихэд шүү дээ. Тэгэхээр энэ тоглолтын дээр нөгөө Tatum бас маань улам бас нөгөө формд орчих واخ гэж хараад байна л да. Тэгээ баг Тэгээ тоглох хэрэгтэй илүү тий? явж илээ. Тэр Тэмүүгээс ирсэн Cooper Flag Boston дэд юм шиг. Тэмүүгээс ирсэн. Тэмүүгээс хэлсэн гэдэг. Cooper Flag-ийг захиалсан ч үрд ирсэн үү? Босны талбайд хэдэн сарын эднээс хойш анх удаа ажиллацсан гэсэн юу гарч ба сая. Босton талбайд 10 жил байсан. Бараг нэлээд урт хугацаа авах юм тий. Бостон тэгээд түүхэндээ анх удаага гэсэн үү? Нөгөө Калифорни мужийнхныг бүгдийг шүүрцсэн илэрлэл болж байгаа юм байна. Warriors, Lakers, Clippers, Sacramento бүгдийн нэг шочлог байна л. За баярлалаа. Амар уу? Амар фактор. Тэгээ ямар бүрэлдэхүүнээр хэлээ те? Тийм. Энэ удирлыг чинь аваад байгаа. Ер нь угсаал ингэж байгаа шүү дээ. Бидний нэг хүлээлт Tatum байхгүй Бостонгийн удирлын ихний хүлээлт чи үсэн доор өсөн шүү дээ. Тэгээ бас ихэндээ бас яг дөнгөж идэхтэй муу гэсэн шүү дээ Бостон. Тэгээд айгүй хурдан уучраа болоод Tatum-гүйгээр нилээ бас дундуур явсаар байгаа. Тэгээд Tatum ирчлээ шүү дээ юм тийм ээ. Тэгээ Бостон бол аюултай угсаа. Тийм болохоор Tatum-ийг ирээд энэ өмнөх дугаард бид ярилцсан. Энэ Бостон юм байна гэдэг нэрсэн шүү дээ. Бид нэр бод. Тэгэхээр ялч баярлалаа. Тэгээ бүгд Tatum-ээс хараа Tatum-ийн үлрэлтийг харъя тгөө. Статистик найруулагчаа. Энэ гэхдээ өнөөдрийн тоглолт ороогүй. Гэхдээ өнөөдрийн тоглолт орвол баг муутахаар тий. Өнөөдөр Миннесотатай жоохон муу тоглолцсон. Жоохон. Гэхдээ яг энэ статистикийг хийцэн заагаад байгаа. Tatum ирээд баг 7-1 амжилттай. Tatum тий одоо Tatum ерөөсөө юу дутуу байна вэ гэхээр нөгөө гүйцэтгэлүүд л аваад байгаа тий. Өөрөө 40 орчим хувьтай 3-аас шидээд 50 орчим хувьтай довтолчдөг хүн чинь 30 орчим хувьтай шидээд 40 орчим хувьтай довтлоод байгаа. Тэгээ бидний мэддэг Tatum бол 19 он авдаг Tatum биш л тий. Яг Boston Celtics-ийн үед бол энэ статистик үндэ сонирмж зүгээр эрүүл байх нь л хамгийн чухал байна. Яг Jaylen Brown-ыг ч гэсэндээ Tatum-тай харилцаа яриа мэрэ биеийн хилэмж үлжсэн харахад бол одоо өшөөгөө илүү задгаа ч юм уу тий одоо тоглооч гэсэн байдлаар хандж байгаа ч юм уу тийм их зүйлүүд байна. Тэгээд Tatum-ийн хувьд бол бэртлээс эргэж ирээд жоохон жин нэмсэн байгаа л болохоос ш бусдаар бүх юм зүгээр одоо тэгээд ер нь би бас зүгээр Tatum өөрөө хувь хүнийхээ талаач дээр одоо юу гэдэг би формондоо орох хэрэгтэй гэж тоглохгүйгээр багийнхаа одоо тэр болж исэн зүйлийг нэх хийвдэхгүйгээр тэнд нь өөрөө уусч ороод тэгээд яавал хожих хэрэгтэй вэ гэдэг зүйлээ хийгээд амжуул гэж би бодоод ш багаар өөрийгөө засгаад ч юм уу те. Дээрээс нь би бол тэрэнд итгэдэгтэй юу бол сэтгэл санаа сэтгэл зүй гэдэг юм. Ингээ нэг маш хүнд бэртэл авцсан хүн бол хурж ирээд тэр нөгөө нэг хүнтийг айдас үүдэг штэ. Ямар нэгэн тийс хүнд бэртэл авцсан дараа нөгөө яг тэр бүрдэн анхны формд орохгүй
Нэг өөрийгөө бас жоохон ингээд өөрөө ч цаанаасаа би аргинаас юм нөөж тоглодог хаа. Одоо нөгөө нэг амар тесрэлттэй байдаг бол тэрийгээ жоохон хугацаа жоохон ингээд аяахан арай аяах үсрээд ч юм уу. Тэр хэмжээс төсөрөхгүй л байгаа. Тэсгүй мэдж тэгэл тэрийгээ ягаад жоохон ингээд бага угаар. тийм ер нь бүх юм нөлөөлт юм л шүү дээ. Одоо тэр нь батлах юм одоо Тэнийг ярьсан яриаг батлах статистик нь пост угаасаа 4 номер дээр те дутуу эхлүүлж байгаа. Тэгмээ тэр 4 номер нөхөө Тэйтум ингээд дабл хийх ч юм 10 самбар авах асуудал байгаа. Тэгэхээр илүү хамгаалтандаа тусалж байна. Самбараа найдвартай авч байна. Довтлогон дээр Тэйтум ч өөрөө 6 дамжуулалт 7 дамжуулалт дундчилчдаг хүн чинь 3 дамжуулалт дундчилж байгаа. Тэгэхээр нөгөө багийнхан өөр бөмбөг удаахгүй байна довтлогон дээр. Тийм. Тэгээ өөрөө зүр зай авалт бол өөрөө довтлчин шиг юм. Тэгэхээр ингээд Тэйтум бол Тэнийг хэлсэн тэг санал нэг. Дахиад 12 тоглолтод бол нөгөө юугаа болоод тоглоод авсан нөгөө хэмлэг тийм. Тэгэхээр арай өөрлөх багтаа. Тэгээ бүр аюултай болох байх болсон. Яг нөгөө нэг харж байгаа зам хаана очихоо өөрөө мэдж байгаа учраас наан энэ болж байгаа зүйлстэй нэг хайхтар яарахгүйгээр зүгээр өөрийгөө бэлдээл хийстэй юмнуудаа хийгээд хожих хэвээр газар авч явж байгаа бол. Тэгэхээр нэг санаа зовхгүй байна. Тийм. За одоо дараагийн тоглолт бол плей-оффын байрлалыг баталгаажуулсан Detroit Pistons плей-инийнхээ байрлалыг баталгаажуулсан Golden State Warriors тоглоно. Плей-ин 100% баталгаажсан шүү дээ. Энэ яста. Манай баг бол унмаар байгаа байхгүй юу? Энэ жил. Андраа манай баг уул нь болчмоор байгаа байхгүй бүр. Хин тэгээд юу таал унмаар байгаа зү. Гүг. Уул нь бол унах хэрэгтэй байхгүй. Ягаад гэвэл улирал 50 тоглолттой болсон чинь доор байгаа 5 баг нь тавуулаа. Тэрийг мэдчихэв. Танк хийчихэр манай унмаар байгаа нь Стив Кэр унмаар байгаа юм уу? Тэрийг та мэдчихэв. Яг тэр доор багууд зүгээр ингээд танк хийгээгүй бол манайх унтсан байгаа. Ер нь бол. Тэр бол 100 заяа. Стефи одоо ингээ карьерт нь плей-оффыг өнжүүлэх гэж байгаа юм тий. Биш ээ. Хэрвээ орох гэж үзэж ш доод багууд зүгээр танк хийгээгүй байсан бол гэж штэ. Тэр багуудаас манайх аль хэдийн унтсан Та баг. багийнхаа хэдэн хэвцээг нэзвчдэг лээ. Надад тэр яг үндэ айгүй яг одоо ингээ эн чинь ингээ юу нэлж нөгөө уул бол эдит баг одоо байрлал айгүй хэцүү байсан бол магадгүй Стефен Кэрийг ч толуулсан байх үед хугацаа болцсон байхгүй юу? Ямар ч үгүй болоод доор ингээ баг ирэхгүй болохоор Стефен Кэр амраад улам илүү сайн улсаа биенийг амраагаад байгаа байхгүй юу? Тий. Тэс эдит нөгөө ингээ үнэхээр ингээ плей-офф ингээ дадаан болоод ингээ 7-8 гэл ингээ бүх агуу зэрэг явж ирсэн бол эдит Стефен Кэр тоглосон байгаа байхгүй юу? Ер нь бол Нэг талаараа амар сайн юм болчих юм шүү дээ. тий. Яасан ч плей-офф тоглохоор болсон Стив сайхан амраал. Плей-офф тийм плей-индээ гарч ирэх Тэгээ хоёр хүчтэй тоглолт их болчиход байна л да. Ядаж нэг тоглолт их боломж байсан нэг бол байсан шүү дээ. Дээрс нь Porzingis чи яг нэг за би яг бүрэн гоё идэглээ гэдэг ингэвтэй сая энэ өмнөх тоглолтын дээр нөгөө lower back болоо шууд нуруунд дээр нэг юу дараал тэгэл гараа явцсан тэгэл Нууны дооцсог хийсэн юм уу? 30 он авцсан тий. нэг 30 аваа тэгээ дараа нь яг одоо би яг ирүүл боллоо гэсэн чи нөгөө нуруунд дээр нөгөө дарж өгөх тэгэл явчихлаа шүү тэгэл айгүй хурдан гимтэх юм аа нэр. Porzingis хэцүү байсан. За Detroit харин бисгээр Kate Kate яахгүй л 2 лоног гэсэн үү? 2 7-ны дараа дахиад үзүүлнэ. Тэгээ уушгины яг юу болсон бэ яг Тэр тэгээд нэг өвдөглүүлсэн байх шүү дээ. Би нэг бичлэг харсан. Уушгийнхаа энэ хацаа нэг өвдөглүүлээ. Тэгээд тэрэндээ айгу зовирлаад ингээд гарсан чинь ийм жоохон таагүй мэдээ болцсон болов. хий хураад тэр нь шингэнээр дүүрээд үү? Ер нь бол амнаас нь аюултай. Тийм нэг тийм л процесс болсон гэж ойлгосон би бол. Ширээ дүүрсэн гэх юм бол ач уушг устдсан гэж үг. Айх устаагүй л дээ. Тэгээ шингэний авдаг ч таа. Тэгээ шингийн тэгээ авсан л юм шиг үү. Тэгж л ойлгосон шүү дээ. Кейт Канахаймын энэ гимтлээс болоод NBA-ийн тоглогчд болон багуудын донд нэг MVP ч юм уу ямар нэгэн шагналд 65 тоглолтыг тоглосон байх хэрэгтэй гэсэн энэ шаардлагыг нэлээд эсэргүүцэлтэй тулгарч гисэн л дээ. Яг тэгвэл яалтчгүй Кейт Канахаймд MVP геймний үлдлийг өнгөрүүлж байгаа те. Яалтчгүй хүчин зүйлээс болоод 65 тоглолтод оролцохгүй болоод MVP-гээ авах байвал жоохон харамсалтай ч юм уу те. Гэсэн ийм яриа ганцхан Кейт биш шүү. Ер нь бол бүхэл одоо энэ MVP авах боломжтой тоглогчдын 65 тоглолтын хитрхийг ачааллуулаад ингээ геймд бэртэл их байна. Энээс болоод энэ 65 гэсэн энэ дүрмээ болох хэрэгтэй юм шүү гэсэн яриа. Хүрх гээд те тоглогч нар. Гэхдээ нөгөө өнцгөөс харах юм бол нөгөө 65-аас ч баг болгочих юм бол нөгөө тоглогчдыг амраадаг зүйл гээл. Тийг бол тэр тал дээр нь бол юу байх гэж 65-д тоогоор ирж байгаа шүү дээ. Тэгэхээр эн чинь аль талтай хоёр талтай болохоор энийг чи бид нар алийн зөв алийн буруу аягүй хэцүү болчиход байна л да. Хэцүү. Тэгээ тэгэхгүй нөгөө 65 тоглолтонд хүрэхгүй юм зааж өгөхгүй бол нөгөө амраагаад явчих. Уугч 7 тоглолтын 6-ад нь оролцоо нэг амраал гэсэн л ирэх л дээ. Бас ч гэж гайгүй шүү дээ. Тэгээд одоо тоглолтынхаа тоог 82 биш 72 болгодог ч юм те.
тийм талаар яригдаад яг бас зөндөл боломжтой нөхцөл байдлуудыг яригдж байгаа шүү. Кейт бол Гэтэ 82 байхад бол сагсан хүмүүс өгчдөд бол 82 байвал гоё үстэй. Илүү их тоглолт үзсэн. 72-ээс ч зүгээр дээ. За оноо олтоор багаа тэргүүлж байна. Амраас мөнгө олох чинь самбраас гэхэд 3-т байна. За дамжуулалтаа ойлгомжтой. Бөмбөг тасалтаараа 3-т байна. 2-т байна. Хаалтаараа 3-т шүү дээ тоглогч. Бараг нэг хаалт унтчлаад байгаа юм шүү дээ. Тийм ээ тий. Тэгээ ийм л олон талт тоглогч байна да. Амар. Тэгэд бас өмнөд хэлэхэд энэ бид болж бас тим ч олон жил өнгөрүүлэг байгаа шүү дээ тийм ээ. Залуу тоглогч. Тэгэхэд бол үнэхээр жилээс жилд улам л аимшигт болоод шүү дээ. Ер нь бол гимтлимэд анх харахтаа бас нэлээд Широсны. сериус юм ярьсан шүү дээ. Тэгсэн. Одоо ямар ч юм Детройтын фэнүүд 50 байж болох юм шиг ямар ч плей-офф гэхэд бол орж ирээд тоглох боломжтой л гэсэн тийм ерөнхийдөө зүрх харагдав. Хамгийн гой давуу тал нь юу вэ гэвэл залуу гэдэг дээр л байгаа. Залуу байхад чинь ямар ч хүчин бэртэл нөгөө хэд дахин хурдан гэдэг шүү дээ. гэдэг юм тий. 3 нөгөө юунаас хөшүүнээс бол 3 дахин хурдан гэдэг байгаа шүү. Тэгэхээр маш тэр нас давуу тал болж байгаа л та. Нас явсан бид Хөгшин гэдэг нь хидтэй хөгшин болох. нэг 35 40-оос хойш 30 гараад гипцэг өмтлүүд бол нэлээд уднаа мэн гэдэг. Тэгээ би ер нь хөгшин болсон юм шүү дээ. Чи ер нь хөшүүн. Чи өөрийгөө залуу гэж боддог. Чи зөв залуу харагдаад байгаа шүү дээ. Смут харагдаад байгаа болохоос шүү. Залуу л да. Ер нь бол бэлтэл аваад их юм бол улам л удаад байна л гэсэн үг. За бүгдээ юу арч байгаа Кейт юу Дорн Дүрсийнхаа хүсэлтэд ямар ч харчээ. Ер нь юу болоод байна? Багууд хэд явж байна тийм. Энэ дээр бүгд тань жоохон ярилцсагай. Өнөөдөр бас юутай болохоор биш ээ. Энэ юу явчлаа шүү. Найруулагч аа. Хоёр явц. Хоёр явчлаа. Мөчөө амар байгаа шүү. Стандингс амар байгаа шүү. Яг хөө Детройт ярьчлаа л да. Тэгээ Детройт одоо тэр Кейдийн гэмтэл нь сөргөөр биелүүлэх юм уу? Яах? Маяг тий яг энэ асуултад чи надад сууж байна уу тий? Тийм. Үгүй одоогийн байдлаар юун дээр байхад бол би бол тэгж бодохгүй. Яг тэгвэл нэгдүгээр ийм дээр явж байгаа багт нэг сүртэй аимшигт нөлөөд яг үүн дээр нэгээр гарах хоёроор гарах надад бол тэр нэг тийм амар юутай санагдахгүй. Яг хоёроор гарах надад бол амар зүрхтэй санагдаад байна. Үгүй яг амар гарах долоогоор баг баг дээр нэг шал гарахгүй. Хамгийн Дорн дээр бол гарахгүй. хамгийн чухал Eastern Conference-ийнхаа финалд home court advantage авах гэдэг чинь даваа. Тэр л хамгийн давуу тал. Тэрнээс бол нөгөө плей-оффын ихний тоглолт Монголд дээр бол алинтай ч гэсэн их ялгаахгүй. Дээрээс Нэг ялгаагүй юу те? Кейт За харъя л да. За харъя. гэхдээ Кейт гэхдээ илүү эрүүл байх нь чухал юм уу? Ямар байх чухал юм? Тэр ампулээс өөр арга байхгүй үстэй. Үгүй эрүүл байх нь л чухал л та. Тэр чинь номер зүйл нь үстэй. Эрүүл байх нь. Тийм. Тэр хүлээхээс өөр арга байхгүй юм чи. Тийм ээ. За бүгдээ юу хаа? Асууж штэ зүгээр тэгээд одоо хэрэг сэрэг нөлөөлөх болоо. За. Одоо удахгүй манайх гарах юм байна. Техникал таа юм. Кейт юу анар яг юм дээр юу ярьж байна? Юун дээр юу гэхэр чинь. Ари кейт байхгүй бол. Гэ байхгүй л ойлгомжтой. Байхгүй бол угаас доош үү тий. Хоёроор гарах нь хэр хортой байл гэж. Хоёроор гарах нь хэр ортой вэ гэдэг. За хоом адвантажаас өөр юм ярив. Хоом адвантажаас өөр юм ярив. 2-7 гэдэг чинь. Тийм яг хөө тэгэл өрсөлдөгч нарын чангарал гэсэн үг шүү дээ. Ялгаагүй гэдэг ш тарин энэ чинь. Чангарал шүү дээ. Одоо жишээ нь хэрүүр гарсан баг, 3-аар гарсан баг хоёр хооронд ямар их ялгаа байна гэдэг чинь тэгэл матчапуудаа амарсан төлөвлөх хэрэгтэй болж байгаа байхгүй. За яг одоо ингэ шууд эндээс харчих л та Яг бүгд. зөвөр ялгаа нь юу вэ гэхээр нөгөө нэг бид чинь Детройт энэ дэлгэрлэгчтэй сайн байгаа талаар угаасаа ярьж байгаа шүү дээ. Гэхдээ нөгөө итгэхгүй байгаа. Тэгээ юу гэдэг плей-оффын нөгөө туршлагын талаар юм яриад байгаа шүү. Тэгэнгүүт мэдээж хамгийн одоо юу гэдэг тааруу байгаа багтай л тааруулт эднэрт өөрсдөнд намраа байгаа шүү. Гэхдээ одоо Би хоёроо надад чи эсрэг байгаа байхгүй бодлоо. Тийм яг тэгэхээр өнөөдөр плей-офф эхлүүлээ. за 8-д Орлондод 6-д 7-д Фили байгаа байхгүй юу? Хоёроор гараад Филитэй тоглосон дээр байхгүй юу? Орлондод тоглосноос. яагаад вэ? Фили ямар Эмбит Пожорж Макси Плей-офф гуултай. тоглоно л та. Үгүй би өнөөдөр гэж хэлсэн шүү дээ. Өнөөдөр гэж юу яриад Тэгээ та өөрөө өнөөдөр хичээдэг Кейд ирүүл байх чухал Кейд гэдэг байхгүй шүү дээ тэгвэл бас. Харин Кейд байхгүй тоглолт л таарна. Яа хожигдчихсан юм шиг таарсан. Би хажигдаад бодоосоо юм. Үгүй за юугаар бол Кейдгүй бол маш хэцүү шүү энэ баг. гэтээ чи за Пол Жорж хизээ ирэх үлээ. Ирж штэ. Хизээ ирэх үлээ. Плей-офф бүгд ирнэ. Бүгд Плей-офф тоглосон. бүгд ирнэ. Бүгд ирчих үү? Ямар ч зүйл болсон. Эмбиц бүр ер нь бол ирэх болцсон шүү дээ. Тэгээ Максиг юм чи эмбидийг хүчлүүлээд явах үгүй л үнжүүлээд. Танах яг плей-оффт яг бүгд байх уу? байна. Яг тэр бол асуудалгүй юу? За тэгвэл жоох юу юм байна. Тэгвэл ихэ чи ялгаатай байна. Гэхдээ тэгэхээр чин дахиад 13 тоглолт байгаа гэхээр Фили доошч болно. Гэхдээ тэр нөгөө хүмүүс чинь байхгүй байв чинь. Та өөрөө Гэтэ 6 та өөрөө яг дээр чинь одоо плей-оффоор гарч Орландо, Фили, Майами. Майами тий. Үгүй Атланта ч унж болно. Атлантач унж болно тий. Атлантач мултарч болно.
Одоогор л 6 доо нэг хожлын л зөрүүтэй 6 доо байхгүй. Мултран чиж харахгүй байна. Үгүй Майами, Орландо, Фили 3-аар Атланта мултрахад гайхах юм баа. Баггүй. Дахиад Шарлотоо сууж. Шарлот. Яа ч хамгийн онох магадaltaй. За, эндээсээ бүдэрийг хараад ирж л та тий. За, Шарлот 10 тугаа. Үгүй хожигдлууд нь бүр адилхан байна шүү дээ. Адилхан, тийм ээ. Нэг тоглолт илүү хийцэн юм байна. Тийм ээ. Гэхдээ юу бас адилхан юм биш. Торонтоос адилхан л байгаа юм шүү. Тийм ээ. Торонточ мултарч болно шүү. Торонточ 5 дээр байгаа. Адилхан тийм шүү. Торонто ч хожигдоод байгаа байхгүй. Эхний дөрөв л гайгүй. Тийм Тэрнээс ээ. дараагийн 5 6 7 8 бол нэг ялгаалга. Тэгээд нэг ч гарч болохоор бас. энэ 10 тэр нь 5-аас 10 дугаар байрны багны аль нь ч гарч болох юм шүү дээ. Тийм. Ер нь Фили ер нь одоо гимтэл бичлээсээ хурдан ангижрахгүй бол бас 7-8 руугаа явчих болно шүү. Тэгээд фил нөгөө Бас 7 руу явцсан байгаа л та. одоо Одоо өмнө 8 9 10 гэж хэлэх гэж байгаа юм байна. фил гэж байгаа бол чиний чинь эрүүл бэлтгэлгүй орж ирнэ гэсэн шүү дээ. Яг өнөөдөр бол энэ хүмүүс өчтөр болтол Ингээ унахгүй байх шалтгаан байгаад байгаа хгүй нэг East West-ээр аль алинд нь айгүй олон баг нэг драфт руу явж байгаа болохоор танк хийж байгаа. тэр нөгөө хожлууд байгаад байгаа байхгүй. H.com Grimes хоёр ч 3 хожижлаа шүү дээ. Тийм шүү дээ. Хоёулаа тоглоо. Гэхдээ плей-оффт заяа тулгаа. Плей-оффт Шарлотын тоглолтыг үзмээр байна уу, Майамигийн тоглолтыг үзмээр байна уу? Шарлот? Би яг үнэхээр Майами аюултай гэдэг дээр санал нэгдэг ч гэсэн яг үнээр бас сайхан залхаж байна уу Майамиас одоо тэгээд аврахгүйгээс хойш шиг. Тэнд байж байгаа. Шарлотын Майами. Шарлотыг хармаар шүү дээ. Плей-оффийнхаа өрсөлдөөнтэй байдлыг харъя гэх юм бол мэдээж Майамиг л харахыг хүсэж байна. Хараа чанартай. Тийм тэр нь бол ойлгомжтой. Гэтэ зүгээр хувь хүний хүсэл Брэнд Миллер энтрийг хармаар байна уу? Шарлот жишсэн залуу боёыг харуул нэр гоё шүү дээ. Яг болохгүй. Тэр энэ хоёр чинь юм эсвэл Орландо аль нэг унгааг унах чиний харуул. Би онгол барыг Филиг онгочноо. Болно шүү дээ. Филиг бас мултлах гэдэг шүү. Эрүүл болтоо суудаг. Арай болоог үстэй бас Би тий. бол Орландо гой болтлаад айгуур хурдан мурдан те. Майами Сакс Максаас бас айгүй олон юм сурж морно шүү дээ. Тэр чинь жоо хөлбөр мөр. Одоо нөгөө Эрикс Бойсра нөгөө багт зориулж юу бэлдсэн байна ч юм уу тийм нэг юм сюрприз юм. Чи хурдан гэх юм бол бүр юг Атланта, Шарлот, Майами 3 гарах чих гэдэг шүү. Тэгэл Орландо Майами систем байна уу шалгана шүү дээ. гоё юм бүр 3 хурдан баг гарах чих гэдэг шүү дээ. Тийм болоод тоглолтууд үзүүл бүр сонирхолтой болов. Тэгвэл Фили 2 гун гарах гэдэг шүү. Тэр нь юу Орландо 2-ыг. Торонто онд болно шүү дээ. Яг те. Торонто ч үжүүлж шүү. Торонто ончул яана. Яана. Одоо айгүй муу шүү сүүл. Торонто сумжуулах юм байна тий. За яг ер нь Игтлонгийн юу гэвэл нэлээд бас Тий, ер нь бас хан гараад ирэн шүү. Жигдэрч. Ахаад 4 3 тоглолт хийж. Сүүлийн тоглолт хүртэл явахаар болчих. Гэтэ 3 4 тоглолт гараад ирэн ахаад тоглолцсон байна. Тэгэхээр 10 хүрэхгүй тоглолт руу орчин баггүй. Тэгэхээр бас харъя тэхөө. Гарахгүй. Би ч 7 хоног явж ийч тээ. За тэгээд Харуулчаа харцсан явж байгаа. тий ерөнхийдөө бол багуудын ойлголоо тий хурдан баг байгамаар байна. Чи бол фидийг бол Шинэ багууд хармаар байна. Та бүхэн ихний фидид жоохон дургуут юм яг үлрэлийн хамгийн ихний дугаараас л гисэн. Тэг яваал шүү тулгаа. Үгүй ах вэ. Дургу биш шүү дээ. Хүмүүс буруугаар ойлгоод байдیں۔ Тэ. Дургу биш. Тийм, дургу мургу. Тэр чинь сонгосон багч юу болоо нэг нь фиди нэг нь Сонгоод Шийдэгдсэн шүү дээ. шийдсэн үү? Тэр шийдэгдсэн үү? За. Тэг хоорондоо тавьсан мөр юм байхгүй л. Та ч л шагнана. Одоо тэгээд NBA цаг дуусгаас өмнө үсгийн усыг гэж бодоо. юу яриад байна? Би шагнадын нүгийг Би гэсэн. шийтгэлийн нөгөө чамд. Энэ шагнадын нөгөөд шийтгэлийн нөгөө. Энэ шиг би шагнадын нөгөө чинь. Тэгээ шийтгэлийн чи бас ингэ Юу шийтгэл Ахад мэтэл усаа байна. Ерөөс тийм байхгүй. 100 болж байгаа юмсаа сонсгоо. Уучлаарай. За. За энэ бид тогтоо хамт тоглосон тэгээ хэсгэрмдэ бүгд ингэ уулзцгаая. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч Сакс мөнгөний спортыг дэмжигч Coca-Cola. Нэвтрүүлгийн Platinum Event гэгч Future of Lifestyle Toki. Плей-офф сонирхолтой болж шүү те. Аль баг гарна гэж бодож байна. Сайн мэдгүй л байна. Түүлийн Токи Пикемер там үлээд зүгөө. Над дээр бөмбөг таарчлаа шүү дээ. Пүү. Би iPhone очихлаа шүү. Йоо. Токи апаас тоглолтын оноо статистик хуваар зэрэг мэдээлэл хараад Пикемер тоглолтоо тааж бэлгээ аваарай. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Цахим технологи цахилгаан барааны дэлгүүр PC Mall. 1,200,000 төгрөг байхад
iPhone 17 очиж ийн гэсэн үг. Тийм ээ Ана бүр 17 Pro Max. Биднийх чинь тэгээд Алт ёсны хэрэгтэй. Дээрээс нь бусад гадраас хамгийн хямд. Эзэнгийн хэлбэр нөхцөлтэй авч ил та. авъя. Урдчилгаа 20% төлөөд хамгийн хэлбэр лизингээр iPhone 17 тавуулаарай. PC Mall 75 35 35. Нэвтрүүлгийн Platinum Event төлөвч Сагсан мөнгөний спортыг дэмжигч Coca-Cola. Нэвтрүүлгийн Platinum Event төлөвч Future of Lifestyle Toki. Бэм 83 он авчлаа шүү дээ. Плей-офф сонирхолтой болж шүү тий. Аль баг гарна гэж бодож байна. Сайн мэдгүй л байна. Түүлийн Токи Пикемер таамаглаад зөвхөө. Над дээр бөмбөг таарчлаа шүү дээ. Пүү. Би iPhone авчлаа шүү дээ. Йоо. Toki App-аас тоглолтын оноо статистик хуваар зэрэг мэдээлэл хараад Pickemer тоглолтоо тааж бэлгээ аваарай. Нэвтрүүлгийн Platinum Event төлөвч Сагсан мөнгөний спортыг дэмжигч Coca-Cola. Нэвтрүүлгийн Platinum Event төлөвч Сагсан мөнгөний спортыг дэмжигч Coca-Cola. Нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч цахим технологи цахилгаан барааны дэлгүүр PC Mall. Энэ урьдчилгаатай юу? Урьдчилгаагүй. Энэ урьдчилгаатай юу? Урьдчилгаагүй. Хүй, энэ урьдчилгаатай юу? Энэ бас урьдчилгаагүй. Гадууцаа хамгийн хиндаа бэлэгтэй урьдчилгаагүй лизингээр аваарай. Гадууцаа зөвхөн PC Mall-оос. Энэ урьдчилгаатай юу? Урьдчилгаагүй. Энэ урьдчилгаатай юу? Урьдчилгаагүй. Хүй, энэ урьдчилгаатай юу? Энэ бас урьдчилгаагүй. Гадууцаа хамгийн хиндаа бэлэгтэй урьдчилгаагүй лизингээр аваарай. Гадууцаа зөвхөн PC Mall-оос. Нэвтрүүлгийн Platinum Event төлөвч Сагсан мөнгөний спортыг дэмжигч Coca-Cola. Нэвтрүүлгийн Platinum Event төлөвч Future of Lifestyle Toki. Бэм 83 он авчлаа шүү дээ. Плей-офф сонирхолтой болж шүү тий. Аль баг гарна гэж бодож байна. Сайн мэдгүй л байна. Түүлийн Токи Пикемер таамаглаад зөвхөө. Над дээр бөмбөг таарчлаа шүү дээ. Пүү. Би iPhone авчлаа шүү дээ. Йоо. Toki App-аас тоглолтын оноо статистик хуваар зэрэг мэдээлэл хараад Pickemer тоглолтоо тааж бэлгээ аваарай. Нэвтрүүлгийн Platinum Event төлөвч Сагсан мөнгөний спортыг дэмжигч Coca-Cola. Нэг сая 200 мянган төгрөг байхад iPhone 17 очиж ийн гэсэн үг. Тийм ээ Ана бүр 17 Pro Max. Биднийх чинь тэгээд Алт ёсны хэрэгтэй. Дээрээс нь бусад гадраас хамгийн хямд. Эзэнгийн хэлбэр нөхцөлтэй авч ил та. авъя. Урьдчилгаа 20% төлөөд хамгийн хэлбэр лизингээр iPhone 17 тавуулаарай. PC Mall 75 35 35. Эмбэ тогтоогоо бүх хүмүүстээ баярлалаа. Тэгээд сая тулгаан битэр харлаа л да. Үнэхээр тийм байхгүй бол одоо Андрей хэлс тэр энэ баг байхгүй болчих гээд байгаа юм уу? Ачигдчих гээд байгаа юм уу гэх филийг харлаа. Тэгсэн чи юу вэ? Пол Жорж 25 тоглолтоор тургуулсан. 24 тоглолтод болцсон байгаа юм байна Андраа. Тий. Тэгэхээр нөгөө Эмбитийг хөдөлцөөд ороод ирэх юм байна. Нэг хоёр тоглолтын дараа. Яана минь дөө. Одоо улиралд бол Бостон гүйцээс өнгөрсөн шүү дээ. Тэр өнгөрсөн. Тэгэхээр чи плей-офф тааруулсан нэг яриа. Нөгөө мултран Чи ч мултран гэдэг байгаа мултлахгүй байхтал энэ битүүр энэ болгочлоо сая гэж байгаа филийг Уус плей-офф хармаар энэ тэгвэл. харах хэрэгтэй шүү дээ. Яг эрүүл бол Макстэй
хин Эмбидтэй Пол Жоржтойг бол хармаар л шүү дээ, тийм. Нарийчтай. Тэрс Uber бас гинцсэн байгаа даа шүү. Ер нь бол. Uber-т ирэх юм уу? Ер нь хүнд идэл. Яг тэгээ ирчих юм бол нэр эвгүй байна. Гой. Гоё тийм. Бостонда таарсан. Нийт тойргийн матч ап нь бүр Бостон Филигээ таарчихсан тий. Гүзэх харах. 7-2 юм уу 8-1 юм уу боломжтой байна тий. Тэгэхээр бүр үзэх бүр тийм юм. Ер нь магадлал өндөр. Ер нь та лиг ч гэсэн тааруулахыг хүсэн шүү. Тий, үзчихмээр юм. Энэ чинь бас Lakers Boston-ыг тооцвол бүс дотор хамгийн том ривал гэдэг шүү. Бүх цаг үеийн түүхэндээ. Плей-оффт хамгийн олоудаа хоорондоо таарч тоглосон баг 2 баг байхгүй. Тойрын ихтэй юу хизээ яг шийдэгнэ гэж одоо ярьсан юм. Яг хоорондоо таа үлэл хамаг хоорондоо тараад хин үйлцснээрээ шийдэгдэн шүү дээ. Ер нь бол яалагч хоосноор яалтвтер бол яадаг вэхээр үлэл эхлэхэд нэг юм автоматар байгддаг. Lakers Golden State Warriors хин хол явах ба гэдэг дээр автоматар тэр ерөөсөө ингэ насан туршийн тийм байдтэй. Тийм гिचгээ. Бэттэй гэж. Тэр нь яг үгээр үлэл эхлэдэг. Тэгээд тэр нэг автоматар явдаг тийм. Тэгэхээр та хоёр хүнчлээ явуулах зүгээр юм байна гэж бодлоо хоёрыг. За тэгээд нэгэн л ялтын багаас гэж Lakers эхлэдэг. Lakers Miami тоглож эхлэв. Lakers гэдэг багийг бол бид нар яах ёстой байгаа. Яалч эрэгтэй ингэсэн юм аа. 4 дараач хожигдоод Lakers. Тэгээд одоо Golden State Warriors-тай тоглоод хожигдсон бол гээд яг тод хоёр бүр ярьж исэн байхгүй юу. Жинхэнэ муулаад бүр алаа хичээгээд өөрийнхөө багийгээд байжсэн. За тэгсэн чинь ихний хожигдсон Golden State Warriors гэсэн байхгүй юу. Эннээс хойш Lakers 9 дараал. Хит дараал очиж 9 дараал. 9 дараал очсон. Амар аа. Ямар ч муухайг болгочлаа бүр. Плейофф байрыг ер нь баталгаажуулчлаа бараг тийм. Юу өөрчлөв? Юу өөрчлөв 9 дараал очиж. Мэдгүй одоо Жэжэр мэдрэгдсэн баг. Жэжэр идэх бас өөр болчих уу? Өөрөөр. Austin Reeves сэлгэрээ орсон уу? Эсвэл ямар нэгэн гараанд ямар нэг юм өөрчлөлт болсон уу? Лука гэдэг галзуурч шүү дээ сая үнэндээ. Юу ч болоогүй үстэй. Лука 50 он авч ийн, Лука 60 он авч ийн. Ганц л юм өөрчлөгдсөн. Смарт гараараа ороод хачимуураас хэлийг болгосон. Яг тэр уусаа байсан. Гэтэ юу өөрчлөгдсөн бэ гэхээр Austin Reeves, LeBron James, Marcus Smart, Doncic эдгээр энэ бүртгэнээр одоо 30 олж ирж байна. Арай олон тоглолт хамтаа тоглолцлоо гэсэн үг. Тэр ээлжилж байх болоод шүү дээ. Өөрөөр бол мэдрэлтэй гэсэн үг юм. Reeves, LeBron чинь Reeves зөрж хамгийн гоё юмыг хамгийн гоё таатай мэдээ юу байсан бэ гэхээр хин ярьсан шүү дээ. DeAndre Ayton өөрөө хэлсэн шүү дээ. Би тэр нөгөө нэг амар өөрийн нөгөө өмнө яриадсэн хүн биш юм бэ нөө. Юугаас хамгаалаад багт хэрэгтэй юм ийгээл самбар аваад гүгээ явж болох юм. Би ер нь юу их ойлгочлоо гэж DeAndre хэлсэн бохоггүй. Үндс нэг тоглогч үүргээ ойлгочлоо шүү дээ. LeBron бас ойлгоцсон. LeBron бүр бөмбөгөө тоглолдог болсон. LeBron сүүлийн 3 тоглолтын дээр дунджаар бараг 75% тал авталсан. Тэр чинь нөгөө шидэлт нь багасаад өөрөө поринд гүгээд эсвэл гуртаа талбад жижиг тоглогчтой мисмач үүсгэж байрлал эзэлж чад донччосоо дамжуулт аваад төгсгöd байгаа байхгүй. Тэгээ LeBron довтлогон дээр нөгөө бөмбөгөнд хүрэхгүйгээр ч хүртэл тоглож байна. Одоо дийлэх бөмбөг Austin Reeves, Luka хоёр өөрсдөө бариад. Өөрсдөө бариад. Reeves-ийн шидэл болохгүй бол өөрөө 20 стэйшн авчиж чинь. Reeves-ийн шидэл болвол LeBron triple double гүйцэтгэж чинь шүү дээ. Нөгөө авчин тий. Чи өөрөө LeBron-ы нөгөө сахисан бөмбөг шүү дээ. За тэгээ 60 оног Luka Doncic авлаа гэж. 60 оног гахалтай. Тэгээ нөгөө Бэми үдэс гэдгээрээ бас онцлогтой байлаа тий. За Lakers-ийн түрүүчнлөрөг чинь энэ талаар яриад ер нь түмний юу боллоо шүү дээ. Бидний гарсан юм чинь тэгэл бүх хүмүүсүүдийг л ер нь яасаа талцууллаа та. Бидний энэ юу гарсан зүгт 6-д ороод ирлээ. Бүх цаг үеийн хамгийн өндөр оноо нэг тоглолт авсан тоглолтоороо гахалтай. Ийм одоо түүхтэй баг тэр тий. Тийм. Хүн гэж харах юм бол дээр нь 2 3 хүн байгаа юм тий. Kobe, Elgin Baylor, Shaq. Бэм багс. Jerry West. Jerry West тоох тий. Чанх юм. Бүр бүх гэх юм бол доош очно тий. 70 дон авсан юм уу? Lakers-тэй нэг тиймээ 60. Гэтэ амар шүү 60 он аавна гэдэг бол бас л яа. Энэ 60 он авсантай ямар ч маргах юм байхгүй. Ямар ч гомдлох юм байхгүй байхгүй. Тий. Утга төвлөд. Анараа одоо яхаад ийм хэлэх юм бол чист халуул шүү ийм ярьлаа. Гэхдээ би Лукаг л ярьж шүү. Тийм ээ. Лукагийн 60 он амар тийм respectable 60 он ах. Ямар ч одоо тоглолт
4-өө алдцаад тоглолтын төгсөл шийдсэн тоглолтын дээр 60 он аавна гэдэг чинь. Одоо Lakers энэ 60 он comeback хийж авсан байхгүй бүр. Тий. Энэ 60 Lakers энэ 60 он 60-аа ирэхтэйсэн байхгүй. Хоног тэгж яхаа бас болж байгаа. Авж байгаа оноо хүний авж байгаа оноо бүх оноо л хэрэгтэй шүү дээ багт. Нэг оноо ч оноогоор илүү явж байгаад дахиад тэр тоглогч 2 оноо авах ямар шаардлага байхгүй шүү дээ. За бүгд л ордон туслуулсан залуу тоглогч тоглох хэрэгтэй. За тийм ээ. Чи үл коуч үдээс орж байна уу? Үгүй загсны үдээс. За ордон туслуулсан тослох хэрэгтэй хөө. 30 оны илүү явж байгаа тоглогч гівчүүл явуулсан баян суперстар оноо авч байгаа. Бүр харамсалтай бол тээ. Тэгэхээр коуч суулгач нь үстэй гэж яахгүй би. За энэ бол маш сонирхолтой тоглолт шүү дээ. LeBron James. Орлондогийн талбайд ирэх үү? Тэ. Аялаар яваад байгаа шүү дээ Lakers. Тэгээ тэрэндээ хожоод байна л да. Ер нь хожоод яваад байна. Тийм, Атлантагууд бол сайн багуудтай тоглоод хожоод байгаа. Тий, үнэ. Оо, Rainbow. Яаж вэ? Гоё гаш. Эндээ LeBron-ийн реакшн амар те. Яа. Хамгаалтнаас тоглохоор шилжсэн. Ийм оноонууд хамгийн багийн сэргээлт болдог те. Ийм тоглохоор байдаг. Лука сүүлийн хэдэн тоглолт бол яаль ч 3 оноо шидэлтийг маш өндөр хөвтэйг үүсгэж байгаа. Банкеро Мексик тоглогч. Мексик. Оо. Йоо. Яа. Мөрөө ямар. Надад эцсийн мөч хүртэл те. LeBron ч одоо ингээ хамгаалтаар хожил 2-3 удаа авчираад байна. Хожигдсан тоглолтын дээр Орлондо За тэгээ суус хараад ирээ. LeBron тэгээ өөрөө энэ нөө тоглооны анхаарлыг татчих байгаа шүү дээ энэ дээр. Тэгээ Luke Kennard ч гэсэндээ энэ шидэлтийг шийдэхдээ тэр гарынхаа кистийг хямдалж байгаа шийдсэн байгаа юм чүр. За энэ тоглолч өөртөө авчирсан тэгэл. одоо тэгээд Амттай ажил. яг сүүлийн тоглолт LeBron хийсэнгүү, Luka хийсэнгүү, Austin Reeves хийсэнгүү. Яг солилцоогоор орж ирсэн шитгэгчээ суулаа Marcus Smart амжилтыг нөгөө шидэлтийг хожижлаа шүү дээ. Тэгэхээр одоо бидний нүг яриад байгаа тэр багийн баланс үүрэг ойлоо илүү ойлгох. Тэгээд хөлбийг нь хин зурсан гэл ингээд систем нь одоо ажиллаад уур амьсгал нь илүү дээ хожил бүгдийг имчилдэг гэж яриад байгаа шүү дээ. Тэгээд уур амьсгал илүү эргээр нөлөөлж гин одоо сэлгэнээс тоглож олгогч нар ч гэсэн өөрийгөө ойлоо маш сайн ойлгосон. Энэ плей-оффын тоглолтууд эхлэж байгаа энэ хүчиж яг ингээд моментум авчирч чадсан үлрэлийн төгсгөлийг сайн хийсэн баг энэ плей-офф тэр 8 үзлэг маглаг их байдаг шүү дээ. За тэгээ дээрэс нь нэвтрүүлгийн бас платинум ивент хийвч Монголын хамгийн зөвлөсөн шараар Сингур ультра байгаа. Ультра смут, ультра кул. Тэгээд ичээс тэгээд бүгд сэрчээснээ зүгээр гит тонцоо. манай спонсор бид ярих хэвээр бид нар нэгтгэхдээ яасан тэгээд манай Сингур ультра манаас байгаа шүү гэдэг та бүхэнд хэлмээр энэ залуус чинь бас сонголт шүү гэдгийг бас хэлмээр байна. За тэгээд юу зүгдэр Lakers юу гараад хөө сүүлийн 13 тоглолтод 12-1 тийм ээ. Дээр л очсон уу? Тэглээ. Тэгсэн байна. Тэгээд Денверийг аюул очсон тий. Хьюстон Роксоор очсон. Сакраменто бүр нэмэх 244 оноор очсон байна. 24 оноор л ажилласан л юм байна л та. Навигч Сакраменто 244 оноор очижээ. Warriors Яг ингээ харахад хамгийн их оноор байсан нь Warriors-ыг очсон шүү дээ. Тодорхой. Тэчихний тоглолт гэсэн юм аа. Хөрхи манаваг яахавд чавс хөнгүү байгаа шүү дээ. Ер нь манайх хөдөлм G-лигээс 7 хонд байгаа шүү дээ. Тэр нь бол. Яг л шинэ залуу тоглогчтой гоё бас нэг ингээд юу амсуулаад ингээд гоё бэлдээд одоо Ги Сантос гэдэг тоглогч мохчиг бол одоо бас сүүлийн юунуудыг гоё болгож харж шít би одоо нэг сүүлийн нэг 20 тоглолт Ги Сантос гэдэг тоглогчийн тэр нөгөө шинэ тоглогчийг гоё гарч ирж байгаа тэр оноо авалттай сайж ирж байгаа. Ги Сантос бол өөрийгөө харуулж шít. За ер нь бол
стажууд тоглож болчих юм байна гэдэг. Яг энэ дээр харж авч шүү дээ. Энд чи Lakers-ийн гахалтай. Тийм ээ. Чи нөгөө сая тэгэхээр Сантос хамгийн хонд хоцсон гэхэр чинь би нэг өмөрөөд нэг юм хэлчихлээ. Би ерөөс тийм яриаггүй. За. Яг гоо Lakers бол үгээр супер нөө. Одоогийн байдлыг энэ үнэлэлт үнэхээр яг Lakers OKC Spurs-ыг хожиж чаджаар харж чадж байна одоо. Үгүй. Өрөмдийн хамгийн шилдэг хэд яг топ 4 багийн нэг нь бол мөн үү? Асуултыг ингэж асуул яг. Denver OKC Spurs эсрэгээр Lakers техник шатнд ч юм уу таарахыг хүсэх үү? Үсгүй. Эхний шат гэдэг бол арай л хатуу байр байна. Гэхдээ угаасаа таарахгүй л те. Тийм л те зүгээр ярьсан шүү дээ. Тааруул Lakers юм чи амар easy штэ гэж бодох уу? Үгүй хаа. Яг тэгвэл одоо Lakers чинь давуу тал маш олон байгаа шүү дээ. За хамгийн шилдэг сагсан мөнгөчнөр байна. Туршлага байна. Аврагын туршлагатай тамирчид байна. Marcus Smart гэдэг бас айгуу том нөлөөтэй тоглогч байна. Тэгээ Austin Reeves байна. Сэлгээнд нь өндөр төвийн тоглогч нар байна гэл ингээл бүрэлдэхүүн бол дайжгүй байгаа даа байхгүй юу? Зүгээр яг л энэ амжилт үзүүлэх хэмжээний ойлголцод энэ багт хэр байгаа юм бэ гэдэг хамгийн том асуулт байгаадсан шүү дээ. Одоо энэ ингээд засраад ирэхээр үнэхээр плей-оффт бас хатуу учраа болчих таарч чадсан шүү дээ. Гэтэ тэгвэл ахаас үл да. Контент 4 багийн нэгт чинь Lakers орцсон баг юм. Орцсон байна шүү дээ. Тийм үү? Орцсон байна. Чамд орцсон баг. Багтаа одоо чи бол итгэж эхэлж 4 баг тоо. Энэ хоёр ахын хэлсэн үг ба шүү дээ. Хэдэн хүмүүстэй Лука чинь хаа хүрчлээ гэдэг. Тэгэнгүүт одоо тэрнээс илүү сайн бүрэлдэхүүн нэгт байгаад байна. Хоёрт сүүлийн энэ 12-1 гэдэг амжилт чи өөрөө тоглоом биш байгаа. Хоцсон байгаа байдал, багуудын хоцсон байгаа байдал. Тэгээ өөрөөсөө бид нар ч нүдэрээ үзэж байгаа тоглолт те. Тэгэнгүүт энэ багууд ялчгүй л одоо контентер гэдэг ярианд заавал олж шаардлагатай болж. Чамд өөрт чинь яг хэд 4 багт орж байгаа юм уу? Дараа нь би хэлье. Denver Spurs OKC 3-ын 10-д оруулж болж байна болж. Би бол арай оруулах. Би Minnesota-г оруулаад тэрний дараа оруулах. Эхний 4 баг гэхээр Minnesota-г арай дээр нь оруулаа. Болно. Болохгүй юм бол байхгүй. Minnesota зөндөө юмар илүү шүү дээ. Шууд дейтинг хинч биш болохгүй харагдуулна шүү дээ. Эхнээсээ матч апаар. Тэнгүүд Minnesota-гийн сэлгээ лигийн дайжгүй сэлгээ байхгүй. Lakers-ийн сэлгээ яг үнэн гэлэхэд Lakers байгаа хамгийн том асуудал юу гэхээр сэлгээ. Би бол Lakers-ийн сэлгээнд бол плей-офф итгэхгүй байна. Тийм болохоор сулраа шидэн Hayes нэгээр айл пион өөр байхгүй. Ачмураа ч нэг тоглолт 4 довтлдог болцсон Ачмураа. Дүүр хүн байхгүй. Ларавиа нөгөө өдөрлөг хэлүүлчихсэн Ларавиа байхгүй. Тэгэхээр л ихний 4-т оруулахгүй байл л да. Яг зүгээр плей-офф ротейшн угаасаа нэмэрдэг. Ротейшн 7-8 тоглож байгаа. Окей. Тэр байж болно те. За Лука Донч сүүлийн 13 тоглолтод 36 оноо дундалж байна. 8.3 ребаунд, 7.5 ассист. 24 цагийн дотор 100 оноо авсан. 50-60 гэдэг. Дараас нь back to back 60-40 тийм 50-60 100 гаргал та. Тэр тоглолт биш үү гэж аахгүй нөгөө дээрээс дээшээ гэж аахгүй 100-аас дээшээ гэж. Таны уцыг гаргаж калькулятор гаргавал бас гоё юм гарч ирэх юм те. 100 зүгээр л 100 битээ. Би 100-аас дээшээ гэсэн юм болоо гэж бодохгүй. Тэр юм бодоо. 50 тоглолт нөгөө юу юм болсон юм гэж бодохгүй. Энэ статистикийг үзүүлснээр MVP-ийн өрсөлдөөнд баг 2-т орж ирлээ. Тийм тэгсэн. Одоо би бол яагаад Лука KD өмнө байгаа юм бэ гэж сарын өмнө ярьжсэн шүү дээ. Одоо бол ярьж болж байна. Одоо ярьж болж байгаа юм. Яг тэгэхээр баг нь те ингээд хожлын цуврал гаргачлаа. Өөрөө эхний ингээ 3 руу оруулаад ирлээ шүү дээ. Хамгийн гол эхний 3 гэдэг чинь MVP-ийн хамгийн анхны шалгуур өстэй юм. Ер нь байж болно те. Ер нь том шалгуурууд юм те. Эхний 3-т баг нь явж байгаа хүнд MVP ярих хэрэгтэй өстэй. За сарын өмнө бол чинь 6-ад яваадсэн баг шүү дээ. Өнөө. За тийм ээ байж болно. За дээрэс нь бас нэгэн рекорд тогтоогдсон бол LeBron James өдөрт тоглосон тоглолтоор хамгийн их цагийн нэгдүгээр төвчсөн тийм. Роберт Парриш гүйтсэн тийм ээ. 1622 тоглолтод оролцсон. 12 тийм 1612 тоглолтод оролцсон. За бас Роберт Парриш амжилт идэхэд хэцүү л харагддаг байлаа да тий. 10 жилийн өмнө бол 23 жил ийм доктортой тоглож ижил хүрэх 80 тоглолт нэг ч үлрэл авсгүй 80 тоглолтоор 20 үлрэл шүү дээ. Тийм шүү дээ. 80 тоглолтоор бодоход энэ 2 тоглолт үнжий гэж тоглоод нэг үлрэлт 2 тоглолт 2 хүн үлрэл 20 үлрэл 80 тоглолт гэж л. Тэнгууд одоо NBA-ийн тоглолтод орохгүй шүү дээ. Орохгүй. Тэнгууд NBA-д чинь 15-аас дээш жил тоглосон тоглогч ерөөсөө л хэдхэн хувь нь вэ? Тийм чинь LeBron чинь бас энэ MCL, ACL
гэл шагаа гэл ингээд бүхэл гимтж болох эрхтнүүд байгаад байгаа байхгүй. Тийм үнэ тий. Тэгэхээр яалтчгүй нөгөө одоо нөгөө өөрийгөө нөгөө хувийн одоо бэлтгэл гэх юм уу тий. Одоо энэ дисциплин. Тэр зүйл нь өөрөө ямар агуу вэ гэдэг зүйлээс хамааралтай байна л да энэ хүн. Тэгэхээр яг адилхан хүн шүү дээ ер нь бол. Тэгэхээр тэр 100 өөрийгөө яаж бэлтгэдэггүй, одоо өөрийнхөө биед яаж анхаардаггүй, тэр формоо яаж хадгалдаггүй гэдэг нь энэ хүнийг улам агуу болгоод байна л да. Тэгээ сая тэр нөгөө MVP өрсөлдөөний гэсэн шүү дээ. Хоёулаа бүгд энийг харцгаая гэхүү. MVP-ний өрсөлдөөнийг харцгаая. За ингээд Лука яг 2 руу орж ирсэн байна. 33.4 оноо тийм ээ. Wemby 24.2. Одоо тэр нэг яриадсан яриачаа үнэхээр бодиттой болох гээд байгаа харамсалтай юм юу гэхээр Кейт боли уус MVP энэ жилдээ авах хэцүү байсан. Гэхдээ нөгөө 65 тоглолттой өрөхгүй бүх NBA-ийн багтахгүй болчихсон. Энэ ингээ нөгөө гэрээний бонус нь байхгүй болчихсон шүү. Ийм супер үлрэл та. Бас харамсалтай байгаас тэгэхээр харамсалтай. Өдөө хүртэл чирцэн биш үү? Үлрэл дуусах хүртэл бага. Тэгэхээр дөрвөн тоглолтуудаа л одоо юу авах гэдэг шүү дээ. Бонус солонгоос хэдэн сая доллар. Хэдэн сая доллараар. Тэгээд тэр чинь нэр хүнд байгаа шүү дээ. Бүх хам тийм үстэй. All NBA багтахгүй нэг чинь. Яасан бэ? Зүгээр наад чи бодоо зүгээр нөгөө юуг нь ярьлаа. Бодол. Нэг дотор нэг юм бодсон юм аа. Болдог бол гэж зүгээр бодлоо. Болдог бол зүгээр гаргаад 1 минут гаргаж буцаа суулгаад 4 тоглолт. Орчихсон гэж бодлоо. Сарны стад баах унаад тоглох гэдэг л дээ. Нэг тоглолт муудсан мэт гэж юм л дээ. Тэгэхээр харамсалтай гол KD-ийнх бол. Одоо энэ бага энэ хүртэл ингэсэн одоо өөрийнхөө гайлтай тоглолтыг нөгөө үнэлүүлэхтэй гол нь эн чинь энэ хүмүүсийн одоо цор ганц ажилтан шүү дээ. Тэгэхээр одоо нөгөө үнэлүүлэх тэр юм нь бас ингэ хэцүүлж байна л дээ. Одоо MVP-гээр өстөө урд нь бол нэг 2-3 тоглогчийн хооронд л яваадсан бол энэ жил бол бүр яг энэ 5 тоглогч бол 5-аас MVP авах эрхтэй. Ялангуяа Юмбинягийн хамгаалтын үзүүлэлттэй багийн хожил хүргэж байгаа энэ үзүүлэлт бол бүр амар андер. За хот шилдэг хамгаалалтын тоглолт шиг авах л ахaltaа гэхдээ тэр нь бол яагаад хамгаалтан дээр ийм том нөлөө үзүүлж байгаа тоглогч MVP өрсөлдөнд илүү хүчтэй орж ирдэг юм бэ гэсэн асуудал байнга байдаг байхгүй юу. Би түрүүн зүгээр Lakers дээр яагаад гэсэн нөгөө Lakers-ийн нөгөө юунууд нь хүртэл өөртөө хэлж байгаа байхгүй би гараад том багуудтайгаа манай баг арай дийлэхгүй шүү дээ гэдэг ялцчихсан зүйтэй хэлж байгаа байхгүй надад. Тэгэхээр тэрийг бас бодохоор түрүүн зүгээр тэрийг бас хэлсэн байхгүй юу. Тэгэхээр нөгөө том багуудтай тоглохын харах хэрэгтэй байна. Плей-оффт гэж байгаа шүү. Одоо нөгөө түрүүний ярьсан дөрвөн баг ихний дөрвөн багтайгаа тогломоор шүү дээ. Тэгээд яг тоглох уу гэдэг нь л чухал байл та. За бүгд Denver Portland-ийн тоглолтыг бас харцгаая тохоо. Бас нэг тоглолт байгаа маань бид. Сая гэхдээ MVP ярьж байгаа чинь юу ярьж байгаа та? Би дараагаас илүү орж байгаа. Тэг холбоод байгаа юм шүү дээ. Дараагаас илүү орж байгаа. юм биш. За тэр том дөрвийнх нь нэг нь тоглоод байгаа юм байна. Одоо тий. Бас байна. Энэ Denver гэдэг баг бол аюултай баг шүү. Denver ингээд нэг төгсгөж чадахгүй хожигдсан тохиолдол энэ үлрэлд их байгаад байгаа бас сонирм. Уг нь хамгийн сайн төгсгдөг баг шүү. Барьдаг. Тэгээ Peyton Watson эргэж ирлээ. Өнөөдөр ашиг. Одоо ингээ бүрэн бүрэлдэхүүнээр тоглож байна. Скор дээрээ удаагүй байна. Одоо тэгээ үлцгийн тоглолтуудаа бүрэн бүрэлдэхүүнээр хийчих юм бол нарийн багтай буцаал аюултай шүү дээ. Тэг би бол тэгээ Lakers-тэй таарах ингээд би бол Denver-ийн талд байгаа байхгүй. Талтч явах. Denver хожишно гэж л надад санагдаад байгаа байхгүй. Санагдгаа. Тийм Denver жоохон орон гарan байгаа ч гэсэн итгэх итгэлэн Lakers-т итгэх итгэлээс илүү гэх юм уу. Яг шудраг их юм санагдахгүй ер нь бараг л очиж нэ гэж харж байгаа шүү дээ. Та бол бүр маш их итгэлтэй. Би бол яг нэлээд өрсөлдөөн болон Лука Йокичийн өрсөлдөөний үзэн гэдэг хоёул. Энэ хоёр таарах боломж байгаад байгаа гоё одохгүй 6-3 гарах гэдэг байхгүй. Таарчл би таамгаа өгье. Юу чи одоо таамгаа өгч энэ хоёр тааруул гэдэг. Одоо өгөхгүй. Цаг болохоор өг. Юу за Denver бүрэн бүрэлдэхүүн дээр ирж чинь тэгэхээр чи яг одоо энэ плей-офф дээр бүрэн бүрэлдэхүүнээр байна уу бас хармаар шүү дээ. Тэгэж таамаг өгөөл. Тэгээ таамаг өгөөл. Яг одоо өнөөдрийнхөө өгч тэр үед л яри. Тэг яг өнөөдрийнхөө өгч ганараа. Би чи дэглаач сонирхолтой байна. Тэгвэл Warriors гэж нөө. Тэгээс ихний тоглолтыг харж марж байгаа таамаг өгөө. Тийм хамар юм биш үү? Өдөрлийн турш юм хэд нь харж байгаа юм чинь. Тийм өдөрөөр багч тоглолцсон. Одоо ер нь нэрээ 2 7-ны дараа таамаг өгөх юм байна те. Нэг таарах байх хэвэл. Би өнөөдөр авч марах юм та хоёрыг. Өнөөдөр байрлал нь тодорхойлоогүй байх чинь яаж таамаг өгөх. Зүгээр хэрвээ гэдгийг. Хэрвээг бол би хэлдэг нэ. 4-2-оор хожих хэрэгтэй дээ нүр. Тэгтээ 7 дахь тоглолт гаргаж болохгүй. Нэгт Lakers талбанд авалталтай эхлэх гээд байна.
Хоёрт Лука Дончич гэдэг тоглогч бол нэг тоглолтод аваа гарчих хэмжээний супер тоглогч байгаа учраас 6 тоглолтод л дуусгах хэрэгтэй. Денвер. За би бол ингэж хамгаалж байна. Тэгвэл зарим багт бол тэр home court тэр бол зарим багт бол нэг нөлөөлдөггүй шүү дээ. Нөлөөлөх гэдэг. Гэтэ бас яадаг тэрийг яадаг баг зөндөл байгаа шүү дээ. Бүх юм Денвер нөлөөлнө л дөө. Хол шүү дээ нэр чинь. Хол. Нөгөө төвшин мөвшин. Далайн төвшөлтэй Денвер явж байгаа. Денвер Лекс хоёр дээр талбайд аваад нөлөөлнө. 28 хүн орлоод авах бас хэцүү шүү дээ. Тий. Духтай биш шүү дээ. Юта мутатай тоглол өстө нөлөөлөхгүй байж магадгүй. Бас өндөр л дээ. Тий бас өндөр. Адилхан цаг агаар өвччихсэн сэрүүхэн. За тэгээд хэсгүүр нар бүгдээрээ уулзцгаая. Тэгээд бид нар бас дараагийн бас сэдв бас нэлээд гоё сэдв байгаа гэдэг танд хэлмээр. Энэ бид Нэвтрүүлгийн Platinum Event төлөвч Сагсан мөнгөний спортыг дэмжигч Coca-Cola. Энэ урьдчилгаатай юу? Урьдчилгаагүй. Энэ урьдчилгаатай юу? Урьдчилгаагүй. Хүй, энэ урьдчилгаатай юу? Энэ бас урьдчилгаагүй. Гадууцаа хамгийн хиндаа бэлэгтэй урьдчилгаагүй дийсэнгээр аваарай. Гадууцаа зөвхөн PC Models. Нэвтрүүлгийн Platinum Event төлөвч Future of Lifestyle Toki. Энэ 83 он авчлаа шүү дээ. Плей-офф сонирхолтой болж шүү дээ. Аль баг гарна гэж бодож байна. Сайн мэдгүй л байна. Тэгвэл энэ Токи Пикэмэр таамаглаад зөвхөө. Над дээр бөмбөг таарчлаа шүү дээ. Пүү. Би iPhone очихлаа шүү дээ. Йоо. Токи апаас тоглолтын оноо статистик хуваар зэрэг мэдээлэл хараад Пикэмэр тоглолтоо тааж бэлгээ аваарай. Нэвтрүүлгийн Platinum Event төлөвч Ultra Cool, Ultra Smooth, Singur Ultra. Энэ урьдчилгаатай юу? Урьдчилгаагүй. Энэ урьдчилгаатай юу? Урьдчилгаагүй. Хүй, энэ урьдчилгаатай юу? Энэ бас урьдчилгаагүй. Гадууцаа хамгийн хиндаа бэлэгтэй урьдчилгаагүй дийсэнгээр аваарай. Гадууцаа зөвхөн PC Models. Нэвтрүүлгийн Platinum Event төлөвч Ultra Cool, Ultra Smooth, Singur Ultra. Singur. What's next? Нэг сая 200 мянган төгрөг байхад iPhone 17 авчиж ийн гэсэн үг. Тийм ээ хана бүр 17 Pro Max. Биднийх чинь тэгээд Алт ёсны хэрэгтэй. Дээрээс нь бусад хатраас хамгийн хямд. Эзэнгийн хэлбэр нөхцөлтэй авчил та. авъя. Урьдчилгаа 20% төлөөд хамгийн хэлбэр лизингээр iPhone 17 тавуулаарай. PC Mall 75 35 35. Нэвтрүүлгийн Platinum Event төлөвч Ultra Cool, Ultra Smooth, Singur Ultra.
next. За энэ бид тогтоогоо бүх хүмүүстээ та бүхэнд удирдлагын 23 дахь дугаар та бүхэнд хүрж байгаа. А тэгээд плей-офф ихсэл дараа бид нар 7 хоногт 2 өдөр хүргэн тийм ээ. Тэ. Тэгээд нийт дөрөвт хүргэн. За тэгээд одоо плей-офф нэг багуудын 10 хэдэн тоглолт үлдсэн байгаа. За тэгээд энэ нэвтрүүлгийн платинум ивент хэрэгч Үндэсний дээдлийн албаны Токиогоо тоглолтын университет зөвхөн Токиогоос та бүхэн хараарай. За нэвтрүүлгийн платинум ивент хэрэгч Power Sport усаа цоошин өнгөтөртэйгээр бас иргэн ирсэн байгаа. Тэгээд Power-д баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд биш юм бол нэвтрүүлгийн платинум ивент хэрэгч тэгээд Apple, Samsung, Huawei, Honor, Xiaomi брэндүүдийг аль биесний хэрэгтэйгээр уучлаагүй лизингээр та бүхэн зөвхөн PC модоос худалдаж аваарай. Тэгээд мэдээж хэрэг нэвтрүүлгийн платинум ивент хэрэгч Монголын хамгийн зүүн шарыг Singur Ultra гэдэг та бүхэнд хэлмээр байна. Тэгээд бүх спонсорудаас энэ бит токен зүгээс баярлалаа гэж хэлмээр байна. За тэгээд бүгдээрээ яг Томос их хэлэх үү? Торонто Spurs Series гэх үү? Би Торонто Suns Series гэх үү? Арайс нь бол тийм. Торонто үнэхээр орон гарan байна өө. Өглөөс нь бол тийм. Өглөөс. Торонто удирдлыг бол маш сайн ихлүүлсэн. Яг үнэхээр. Яг байрлалаа тэг хадгалаа л. Тэгтэл л орон гарan байгаа л. Гэтэ ер нь нөгөө одоо бас нөгөө бас бариулаад угнажгаад нөгөө дараагийнхаа багуудтай явуулчихлаа шүү. 10 дугаар хүртэл ер нь хоёрын тоглолтын зүйл болчихлоо шүү. Эсвэл хүртлээ тий. Тийм эсвэл хүртэл. Тэгэхээр чинь ойртол юм л да. За ер нь айл багууд нь гинт бэртлийн асуудалтай байгаа. За баг Phoenix Suns-ын баг 4 гарааны тоглогч биш 4 тоглогч байх. Mark Williams байхгүй, Grayson Allen байхгүй, Dylan Brooks байхгүй. Дээрс нь Booker баг дундуур нь хоёрч байхгүй гэж хэлдэг шүү дээ. Хоёр ч гэмтэд ирдэг шүү дээ. Гэхдээ энэ жил бид нэг зүйлийг мартах хэрэгтэй. Suns-ын хамгаалалт те. Ямар ч батад болсон. Тэгээд Suns-ыг бас ингэж бэртэл гэмтэлтэй бод Suns-ын одоо явж байгаа амжилтыг харах юм бол үнэхээр бас те. Бас магтахаар. Энэ баг одоо Тэгээс ямар бүрэлдэхүүн амжилтыг тийм ээ. Хийгээд байгаа нас. Тийм. Бүрэлдэхүүн ямар байгаа бол тэгэхээр нөгөө яг системээрээ зөв тоглоод дасгалжуулагч мундаг байна. Дээрээс нь яг багийнхан бүгдээр тэр системийг ойлгосон байна. Сая анар хэллээ. Гарааны дөрөв тоглогч байхгүй байна. Дээрээс нь Booker-ийн дунд хоёр ч удаа ингэлээ тий. Ийм байнга ингээд тахт энэ баг яваад байгаа байхгүй юу? Ямар сайн багтаад байгаа хожиж очичоод байна. Энэ нөгөө амаржинд хариултыг өгж байгаа хол гэж бодож байна л да. Миний бол амыг тахилж байгаа. Би бол Phoenix-ийг өсөд плей-оффт орж чадахгүй л гэж ярьсан шүү дээ. Тэгээд плей-офф тагтаал яваа. Гэтэ плей-ин тоглоод бас мултарч болно л доо. Гэтэ яг амаржин нөгөө яг Booker-ийг багийн лидер байж чаддаг тоглогч биш гэд нэг ярьж ирсэн юм уу? Тэгж хэлсэн юм уу? Тий. Буруу яаж ярьж байна те? Жамал Мурэй Booker хоёрыг солих гэвэл солихгүй гэсэн шүү дээ. Яг хөө Жамал Мурэй Booker бол үнэхээр лидер тоглогч мөн гэдгийг харуулад нэж байгаа байхгүй юу? Супер тоглогч юу вэ? За эсвэргээрээ Торонто Raptors All-Star энэ засвалгаанаас хойш 4-6 хожигдолтой гэдээ бас жоохон уналттай байгаа. Уг нь бол бас сайн бүрэлдэхүүнтэй шүү дээ. Алтан дундаж хүсэндээ бууж байгаа юм байна. Цэвэр баахан дундаж тоглогч. Scottie Barnes нь хэдий олон талд хамгаалт цайтай байгаа ч гэсэн яг тийм лидер биш тийм. Ingram бас яг нэг багийг плей-офф төвтөлдөг тоглогч биш байна. Би дэс мө Ingram дээр бүр шүмжлэлтэй ханддаг шүү. Ingram яг ингээд хэрэгтэй үед юм уу яг clutch moment болохоор нэг тоглолтод ихэнхдээ гарч чадахгүй яг үнэ. Яг тэр төлөлт юу гараад байгаа. Тийм бол би Ingram-ыг бол яг багийн лидер гэж юу ч хэлэхгүй. Одоо чинь Торонтод Ingram-ийн оронд Booker байвал яах вэ? Хангалттай лидергүй баг гэж ойлгож болох. Тийм. Би яг толгойлох хэмжээний лидер байхгүй баг. Баг нь бол Scottie Barnes-ын баг гэж яваад байгаа. Гэхдээ төгсөлийн мөчөд Ingram-ын гарт бөм бүгд. Тэгэхээр Ingram бол өөрийгөө лидер гэж бодож байгаа. Энэ өнөөс Royal ойлгоо зөв тоглож байгаа тоглогч гэвэл яг л Jakob Poeltl, RJ Barrett хоёр л байна. За Игог гэх юм уу. Торонто ер нь энэ байдлаар Booker Ingram хоёрыг солиул ер нь зүгээр яах вэ? Жишээ нь тэгвэл хэр аюултай болох вэ? Торонто л аюултай болно шүү дээ. Харин тэг хэр аюултай болох вэ? Одоо байгаа сахмаг аюултай. Бас гоё л тий. Тэ? Scottie Barnes, Booker хоёр гэж бодохоор тий. Тийм. Гэхдээ ер нь бол нэг зүйлийг асуулт да яг Торонто яг энэ байдлаар байвал ер нь та ер нь цаашаа уналттай байна гэж бодож байна уу анараа эсвэл плей-офф яана гэж бодож байна. Одоо багуудын яг хүслэгтийн байрлалыг ойрхон болчлоо. Тэгээд одоо өлөлдүүлцийн 10-аас 12 тоглолт маш чухал тоглолтууд. Тэгээд за плейн байраж унчихгүй байх гэж харж байна. 6-аа хадгалчих байх гэж бодож байна. Би нөгөө
бидний нөгөө мэддгүй нэг зүйл байдаг гэж боддог. Хүмүүс ингэ ганцхан сагсан гоё үзэл байж та. Яг тэр тоглож байгаа тоглогч нарт энэ улирлын 82 тоглолт тэ бүтэн жил ингэ явж байгаа, аялж байгаа, тоглож байгаа, бэлтгэл хийж байгаа. Дээрээс дахиад үржүүлээд плей-офф гэлээ. За тэгээд финал хүртэл явж байгаа баг бол нөгөө ёстой орой оолго ингээд баг нөгөө өвчин намдагч уужиж тоглохгүй бол тэгэхээр тэр бие хаан өвдөж байгаа шүү дээ. Анаа нэг хэлчихсэн тэ. Энэ бол үнэн тэ. Тэгэхээр нөгөө яг юм унж байгаа багууд нөгөө юу явах тусам сэрэх хүч бүр унах болов гэж би хараад байгаа байхгүй. Нөгөө нэг яриад байгаа тэр бие хаа физиологч одоо нөгөө өдөрт хэлж байгаа юм шиг болон ингээд жоохон уруудан шүү дээ. Тийм би баажхтай энэ дээр амар санал нэг байна. Яг л одоо Торонто Raptors ер нь бол плей-оффын өрсөлдөнд байхгүй нэлээд удаж байгаад энэ жил айгүй эргэлтийг хийж орж ирлээ шүү дээ. Тэгэн гот яалтчгүй бас багийн лидер ч гэдэг юм уу ингээд ихэнх залуу тамирчид байгаа болохоор сэтгэл зүйн хувьд нь ядралтад орох те. Одоо яг бие хүчний гэхээс илүү сэтгэл зүйн энэ аяар тоглолтыг авах дарамт нь ер нь залуу баг дээр бас залуу багууд дээр нэлээд нүүрэлт юм болоо гэж би бодоод байна. Одоо яаж өөрийгөө стресстүүлэхгүй байх уу ч гэдэг юм сэтгэл зүйн юм холбогдлоо зүйлүүд. За тэгээд тасалжуулагч нь ингээ харахаар бас харьцангуй туршлага багтай залуухан бас 82 тоглолтыг амжилттай эхнийхээ удирдалд авах гээд ингээ явж байгаа болохоор энэтэй энийг одоо энэ улирлын сүүлийн хэдэн тоглолтыг яаж давж гарахаас айгүй их зүйл шалтгаалж болчиход байна л да. Тэгэхээр бас тэр талаа харуул плейн руу унж магадгүй ч юм шиг тийм. Ялангуяа одоо ингээд 2 сараас хайран байхгүй юу? 3 сараас хойш муудаад байна шүү дээ. Нөгөө одоо нэг юу унаад чангараад байна гэсэн үг шүү дээ. Одоо туршлагатай багууд бол чангараад явж яваад байгаа. Тэнгууд одоо тэрний нэг жишээ нь бол Модулик гэсэн шүү дээ. JJ Redick өөрөө тоглогч байсан учраас тэр ер нь 82 тоглолтыг яаж дуусгах бол илүү дээр байдیں ч юм уу. Тэр төрлийн туршлага арай илүү сайн гэх юм уу те. Тоглогчтой яавал нөөх юм одоо төгсгөлийн 10 хэдэн тоглолтыг ер нь яаж хийж ямар уур амьсгалтай орвол илүү одоо баг сайн байдیں ч юм уу. Магадгүй тэр талаас илүү харсан байж магадгүй. Бас тэр коучос туршлах баг. Бид нөгөө харж ирсэн last dance дээр нөгөө хин яг плей-оффын дундуур Фил Джексон багийнхнаа шууд зур гол тоглолдог шүү дээ. Багаар навч тэгвэл Жорд хэлдэг шүү дээ. Бүх залуу тасалж байгаа шүү. Манай эсэд багийнхаа урдаа бэлтгэлээ хийж байгаа. Манай гол тоглож байна. Энэ бол Фил Джексоны юу гэдэг те. Философи хэлсэн байдаг шүү дээ. Тэр яг боддог юу гэдэг. Одоо шинэ тэгэл Родманик ч гэсэндээ Вегас руу шоуд болох гал явуулдаг те. Надаа явуулж хаа гэдэг. Тэгэхээр коучүүдийн бас тэр нэг агууд юунууд байна. Тэр тоглогчтойгоо яаж мэдрэх уул нэг бэлтгэл хийх ёстой шүү дээ. Ямар ч коуч ер нь нэг 90% 90% бэлтгэлийг хийлгүүлнэ. Энийг өсөндөө хариуцлага тэр хариуцлагыг коуч өөрөө үүрээд те тоглогч нарыг одоо тэр чөлөөтэй байлгах юм тэр эрхлөөг нь өөрөө хариуцлага үлээгээл мэдээд гарч байгаа гэсэн. Энэ тоглогчтой 82 тоглолт бүр ингээд үнэхээр амар ядарсан сэтгэл зүгээргээд сэргийж сэтгэл зүгийн те гол тоглох. Тэр ихэр бас тэгтээ хийдэг коуч маш цөөхөн. Туршлага тэгээд туршлага байгаа л та гэж л харж байна. Одоо тэгвэл Райкович тасгалжуулагч бол мэдээж Европ тасгалжуулагчтэй ер нь Евролиг дээр олон жил ажилласан. Тэгвэл Райкович тасгалжуулагч ер нь ингээл Евролигийн багууд Европын тасгалжуулагч нартай анар бас ингээл харьцаад үзсэн. Тэгэхээр Райкович тасгалжуулагч ер нь тэгэх магадлал хэрэг бол яг одоо Европын багууд болохоор бас ийм байна. Дотоодынхаа лиг тоглоод тэгээ Евролиг ингээ 2 лиг тоглоод бас ялгаагүй ачаал авдаг. Ер нь авдаг. Тэгэхээр энэ ачаалыг мэдчихэл байгаа байхгүй. Одоо нөгөө нэг тоглогчдыг чөлөөтэй байлгах уу илүү эсвэл байна илүү сахлах баттай байлгах дээр Европ сонжуулагч нь надад илүү жоохон чанга хатуу тий байдаг тийм. Би бас юу санагдсан тэгээд хоёр өөр үндэстэн шүү дээ. За. Тэгэн гот Америк хүний сэтгэхүй яг ямар байдیں۔ Европ хүний сэтгэхүй яг ямар байдیں гэдэг. Тэгээд яг Америкчүүдийн сэтгэхүй энэ Европ сонжуулагч ойлгохыг заримдаа хүсэхгүй ч байх тохиолдол байгаад байдаг санагддаг. Тэгэхээр гэтээ ер нь бол амжилттай байгаа болохоор ахиж гаргацсан байгаа болохоор болоод байгаа л гэсэн тийм. Ер нь бол учраа би бол гайгүй хаалгач. Гайгүй хаалгач. Тэрс нөгөө бас юм зөндөл юм үлдчихэж байгаа. Тэр нөгөө чин Стив Кер гэж байгаа нөгөө яг лок рум дээр их яриануудыг яриад байгаа шүү дээ. Тэгмүүд нөгөө за окей битгий дэх ёстой шүү дээ. Хоёр нэг ямар ч үгүй хоёр нэг амрын шүү гэж байгаа байхгүй тийм. Тэрийг чинь харж байгаа шүү дээ. Чинь уул битгий. Тэгээд тэр нэр чинь нөгөө л тустай коучны үг байгаа даа. Стив Кер бол яг одоо тэр нөгөө туршлагатай коуч нарын нэг шүү дээ. Илүү одоо өөр талаас нь ярьдаг ч юм уу тийм. Одоо хувь хүн талтай нэлээд ярьдаг ч юм уу. Тэгээ нөгөө хэдээс амар баярлдаг шүү дээ. Тэр 2 хоног бэлтгэд хийхгүй амарна гэдэг бол бүр ёо явах тийм. За 3 хоног юутай юм тэгвэл бэлтгэд хийхгүй 2 хоног амраараа гэж хэлчихэж байгаа байхгүй. Стив Кер бол борыг дасгалжуулагч болж орж ирэхдээ туршлагатай болчиход орж ирж байгаа байхгүй. Тийм. Тийм шүү дээ. Фил Джексон тасгалжуулагчтай, Грег Попович тасгалжуулагчтай тоглож байчаад ороод ирэхэр чинь амар явал. Тэгээд телевизийн салбартаа баггүй ажилласан гэдэг тал талын туршлагыг хөрөнгөлөж орж ирсэн л дээ. Тэгээд ялч хөөр байгаа бол тийм. За бүгд дараагийн тоглолтыг одоо бид нэг багийн талаар жоохон ярилцсанаа. Spurs Indiana-гийн тоглолтыг үзчихэд 2 сард хамгийн амжилттай баг багийн талаар ярилцсан тийм ээ. 2 сараас хойш тийм. Энэ баг улам аюултай болоод байна тийм. Нэгсэндээ сүүлийн 2 сар
Засагч шүүл шүү дээ. Амар шүү дээ. Сард нэг л хожигдож шүү дээ. Яа амар. Бүтэн сард нэг үү. За энэ тоглогч бол ихчдээс бол бүр зогсоосшгүй болно. За яг яаж чаваад Энэ 100 харин юу хийх бол? Өнгөрсөн 100 нөгөө Шаолын маалын шиг энэ 100-ыг яаж өнгөрөх бол? Энэ жил харин яаж энэ жил битгэл хийх бах. Нөгөө хинээс ямар шархавч дуусах нь уу? Хожид дуусах нь бол гэдэг шүү дээ. нөгөө анзаарсаны төвийн тоглогч нар ерөнхийдөө сүүлийн бид нар жилүүдийг ярих юм бол ер нь их тоглогч нар хинтээ битгэлийг маш их хийгээд сайжирсан байдаг шүү дээ. Хаким Оложонтой битгэлийг маш их LeBron James хийсэн, Dwight Howard хийдэг байсан те. Ер нь төвийн тоглогч нар шүү дээ. Дээрээс нь дөрөв үеиндээ тоглох тоглогчдод маш ихтэй. Тийм нөгөө энэ тэр хөлийн хөдөлгөөн Оложоны те. Тэр бүх зүйлийг суралцдаг ч юм те. Тийм хүмүүсүүдээс ер нь бас улам их юм болох таа гэж бодож байна. Зуны битгэл гэдэг бол илүү хөлн дээр ажил тоглох те. Одоо зөв яг би зөв ингэж хараад байгаа. Wemby-гийн одоо энэ өгөгдөл ч юм уу энэ бүх зүйлтэй бол угаасаа яриад байгаа юм байна. Хамгийн гол Wemby-г аюултай болгож байгаа зүйл нь болохоор энэ үний нэг сэтгэл зүй одоо тэр характер гэх юм уу тэр тэмцэе гэсэн ч юм уу. Одоо Wemby-д нэг авраг авах ч хоёр авраг авах ерөөсөө ямар ч тийм зорилго нь тэр биш. Ерөөсөө лигт байх хугацааныхаа туршид ата доминант байхыг хүсэж байгаа ийм тоглогч байгаа юм шиг нас харагдаад байна. Тийм болохоор ер нь Wemby байх хугацаанд бол NBA аюул хэцүү л байх бол гэж би хараад байна. Тийм шүү дээ. Бид нар лигийн ердөө 2 дахь жилээр тоглож ирээд байлаа. Хүүхд тохороосоо сахилга батмат нүртэл өөр ингээд яг ийм л тоглогчид онцгой болдог шүү дээ. Одоо Kobe Bryant маань бүх цаг үеийн тий. Тэгэл бомбоныг харахад. Тэгэхээр яг энэ онцгой болох сахилга бат сэтгэл зүй ингээд зориг бүх юм нь байгаад байна л да тий. Одоо манай Ingram бол 2 хоног амраараа гэдэг Райкович хэлчих юм бол нойроо дутаад шинжэнгөө Fortnite тоглоом онцох байхгүй юу? Тийм. А тэгвэл 2 хоног амраар гэх юм бол чигтэрээ гоё ингээд тэр нь вижагам тоглоод алуулчих юм тий. Тийм ерөөсөө ийм штэ бүгдээрээ л ийм штэ. Тэгээд ингээд яг 7-8 цаг унтах ёстой байхад чинь 3-4 цаг унтаад за яг хөө тархиан амраахын үед амрааж байгаа тоглоод. Гэхдээ тэр чинь нойр бас тамирчин маш чухал байх ёстой шүү дээ. Хоол моол нойр хаашч. Тэгэхээр 2 хоног амраа бол яг л амрах хүн баг. 2 хоног амраараа гэвэл бүр яг амрах. Яг л тарих мархаа. Эсвэл бэлтгэл хийх баг. тий бэлтгэл баг хойм бэлтгэж байгаа тий. Ном унш. Тий баг ном. Ер нь амрах. За сая ярьсан Spurs сүүлийн 2 сарын 1-ээс хойш гоо тийм ээ. 21-2 амжилттай явж байгаа гэдэг нь яг сая тулгаан хэллээ сард 1 л хожигдож байна. Тэгэхээр энэ баг улам аюултай болж байгаа. Тэгээ энэ баг бол плей-оффт бол энэ амжилтын нөлөө нь яг энэ нэг хүнээс 100% хамааралтай байна шүү дээ. Тэгээ Стефан Касл бол үнэхээр магтмаар нь тэгээд Паркер яг л ингэж хөнгөчжсэн баг та. Бусдаас гоцоогаагүй. Баагаар хөгжсөөр байгаад ингэ бэлэн болоо. Энэ залууг бас тий ярих хэрэгтэй шүү дээ. Маш гоё үүргийн тоглогчтой болж байна тий. Тэгээд энэ залуугийн бас хамгаалт чинь өөрөө аим шигтэй нөлөөтэй байгаа тийм. Одоо ийм байдаг шүү. Дараагийн юу нээж болох уу? Шидэлтэн сайжирчвал одоо жишээ нь Брюс Боун нь тэр үеийн Спурстул жишээд нь шүү дээ. хамгаалтаараа юу. Одоо тийм сая нөгөө Картриг яриад шүү дээ. Spurs гэдэг үед л ер нь нэг юм 100-ын хоттой байсан юм зү. 100-ны хотоос гадна нэг үүрэг ройлын хуйралт гэж яриад байгаа. Одоо Spurs Darren Fox-ыг авлаа шүү дээ. Тэгэхэд бид нар бүтэн удирдлагын Сантоны Spurs гэж ярьсан болохоос Darren Fox гэж ерөөсөө нэг ч ярьсангүй шүү дээ. Тэгэхээр энэ багт талбай дээр гарсан 5 тоглогч бүгдээрээ өөр гэсэн үүрэг ройлтой болох. Wemby ч гэсэн заавал 30-35 оноо дундалж энэ баг хожих шаардлага байхгүй. Зарим нь Wemby 20-с доош оноо авч байгаа. Гэхдээ талбай дээр байх нь өөр ашигтай байгаа. Тэгэл Harrison Barnes гарч ирж байна, Stephen Castle тоглож байна. Юу гэдэг ингээл хинч амар олж ротейшнд амар Dylan Harper гэл ингээл бүгд ямар нэгэн байдлаар багтаа хэрэгтэй ашигтай зүйлүүд ингээ хийгээ яваад байгаа. Тэгэхээр энэ юг харуулж нөр гэхээр дасгалжуулагч болон нийт багийн тамирчдын хоорондын ойлголцол итгэлцэл. Одоо ерөнхийдөө энэ залуу дасгалжуулагч хүлээн зөвшөөрөх хэмжээнд энэ баг одоо ирчлээ шүү дээ. Одоо бол хинч энэ дасгалжуулагчтай марахгүй шүү дээ. Марахгүй. Одоо хамтдаа хэр хол явж чадах юм бэ гэж үздэг. Гэтэ миний бодлоор энэ болохоор одоо юу гэдэг яг энэ хотын багийн өөрийнх нь culture л одоо нэг хождог culture нь тий. Яг ийм байж ижил энэ баг яг ийм байж ижил ийм хүмүүс цуглуулж ижил ингэж ажиллаж ижил гээс ингээд хождог ч юм уу тий. Нэг ийм соёлтой л баг юм шиг. Тэгээ тэрнийхээ дээр хинч гардггүй. Хичнээн одонч ирсэн байна уу? Хичнээн тасалжуулагч нэрсэн ч байна уу? Яг тэрэндээ л захирагддаг тийм. Одоо тэр залуу тасалжуулагч
Тэгэн гот одоо жишээ нь Spurs дээр ингүүл явах уу? Тасалжуулах шиг нарт нөө багийн эзэн нэрээ сууд тэрийг гаргаж энийг гаргаж өөрөө тусаад байгаа гарах гэдэг яах вэ? Хэцүү шүү дээ. Бид тоохгүй шүү дээ. Одоо зүгээр ийм Грег Попович тасгалжуулагчийн ингээд салаа моднууд маш их байдаг шүү дээ. Бүгд ч бол сайн тасгалжуулагч болоод явж байгаа. Гэхдээ Грег Попович гэдэг Мич Джонсон яг өөрийнхөө залгамжуулах гээд үлдээсэн хүн байгаа байхгүй. Тэгэхээр би бол яг зөв үнэ үлдээчихжээ. Эдий сайн тасгалжуулагч гэсэн Эми Одоко жишээ нь энэ Спурс байсан бол яах вэ? Арай өөр сакс тоглож байгааг үүсэхгүй байхгүй Спурс. Яг Вембигийн хажууд ахаад нэг өндөр хүн гаргаад энэ Хьюстон шиг өндөр тэгээд ийм биеийн хүчний тоглолт хамгаалтаараа л хожно. Тэгээ Вемби холбогч олж малцсан. Тийм ингээд тоглохч байсан ч юм билүү. Тэгэхээр Эми Одоко өөрийнх нь туслах байсан ч гэсэн өөр баг руу явуулсан. Мич Джонсон бол угаасаа өөрийнхөө тэгэнгүүт энэ баг өөрөө ингээд ерөөсө буруу сонголт хийдэггүй баг байх гэдэг шүү дээ. Коуч нь өөрөө яг л өөр тохирсон үнэн л орж ирдэг, байрлцдаг. Одоо тэгж чаддаг л баг юм шиг. Ерөөсө буруу сонголт хийж байгааг би бас сайн мэдэхгүй л байна. Бид тэгээд Spurs-ыг бас олон жил унахад өгсөн ч ерөөсө унах олон жил унсан. Одоо тэгээд ийм байсан ш. Санжаавал анх Fox өнгөрсөн жил өвлийн солилцоогоор солигдоход ингээл Fox-ийн сүрэгтлүүдийг ярьжсэн байхгүй. Ялангуяа анар ярьжсэн. Баясаа хоёр. Төөрнөө өрхтэй ингээд ийм муу багтал ийм стат үзүүлдэг. Тэр үед бол би Fox-ыг өмөрж ярьжсэн шүү дээ. Үгүй Төөрнөөрийн ингээд ассистент харьцуулаа харах юм бол энэ тоглогч чинь Триа манаасаа илүү нөлөөтэй байгаад. Тэгсэн чи драфтлсан баг нь Kings те. Анхнаасаа л team системтэй ингээл тоглолцсон болохоор те. Яг Spurs бол алдах юм байхгүй шүү дээ. Fox-ийн гэрэн team өндөр биш. Spurs ч нь болохоор цалингийн цэсэн баг гэдэг. Одоо тэгвэл ингээ хар Fox-ыг бид нар бас арай өөр нүрээр харж байгаа. Fox багийн уур амьсгал эвдээдэг амбицтай тоглогч бол биш юм байна. Багийн номер 1 болох гэж дайрдаггүй юм байна. Баг чирэг шаардлагагүй гэдгийг хүлээж багт ямар ч сөрөг юм үзүүлэхгүй ойлороо тоглолцож байна. Тэглээгээд одоо юу энэ сэлгээний тоглогч болохгүй гараандаа байлгаж байна гэдэг чинь Fox ашигтай байгаа учраас гарааны байлт. Стефан Касл, Дилен Харпер гэдэг ингээд үзүүлэгчд байна шүү дээ. Тэгээ гол нь энэ амир culture Wemby ороод ирсэн л амир байгаа. Тийм нэг Fox маш бас нэг онцгой юм Kings тогтоол хоёр бөмбөг тасалт дундчилдаг байсан тоглогч. Тэгэхээр бас хамгаалтын сул тал энэ төр болохгүй байгаа байхгүй тэр яа шиг. Тэгэл ирэх Wemby хэдэн жил тоглох чийл тэгэл мөнхийн дарамтнд л ахна шүү дээ NBA. Бид нар ерөөсөө сая 2 жилдээ тоглож байгаа ч яриад байгаа тийм. Ахаад энэ тоглогчдод хэдэн жил байна тийм. Одоо тэгээ гоё нь бас энэ зэм. Wemby-гийн хэмжээний од байхгүй байгаа энэ багийн ирээдүйд маш ашигтай. Яг тэгэхээр Wemby одоо ингээд 70 саяын гэрээг байгуулна. Тэнгууд Стефан Касл хийж тийм гэрээ авахгүй байхгүй юу? 1000 сайн тоглосон ч бүх NBA-ийн баг магт нэрлэгдчихэж тийм гэрээ авах их нээж авахаргүй болохгүй харин тийм. Тэгэхээр энэ бүгд Spurs энэ нөгөө нэг OKC-гийн эзчин болохоор шууд өгөө авчихсан шүү дээ. Тэгсэн. Ibaka хүртэл өгөө авчихсан. Тэнгууд хаардаа авах гээд байдаг. Хаардаа өгч чадахгүй явуулсан. Тэнгууд Spurs-ийн энэ эзчин болохоор агуу тийм дундаж боломжийн гэрээнүүд төр бүгдийг хадгалж үлдээд Wemby л өндөр гэрээ өгөөд бусдын ингээд 30-40 сая гэрээ өгөө авчих. Тэгээ дээрээс нь жилийн жилд ч юм уу угаасаа тийм санхүүгийн эрсдэл гаргадаггүй баг шүү дээ. Одоо баалаасаа барьж идэг ч юм уу. Өндөр дүнээр одоо он жил л өөхний руки гэрээ чинь. Хань жил өөх. Каслихоо 2 жил. Энийг Wemby-гийн дараа жил сүүлийн жил. 3 жилээр ордог. 3 жилээр тийм. 3 жил лөө. 4 дахь нөлөө чинь. Биш одоо энэ ч бол 2 дахь нөлөөстэй. 2 биш ээ. Биш ээ. Одоо байгаа чинь 2 дахь дуусна. 2 дахь нөлөө. Энэ чинь 3 дахь дуусч байгаа. 3 дахь дуусч байгаа. Дараа жил. Яг энэ 100 гэрээгээ аавна. Гэхдээ дараа жилдээ руки гэрээгээр явна. За бүгдээ угаасаа энэ багийн талаар зөндөө ярих баг. Надад бол Spurs угаасаа олон жил ярих. Олон жил чинь аюултай байна. За тэгээд дараагийн тойрноор Clippers Dallas-ын тоглолтыг бид нар харцгаана. Kawhi Leonard. За Анар бол одоо ингэ энэ баг өөр болчтой гайгүй сайжирчлаа гэсэн чинь тэгээд жоохон нууцсан. Clippers уу? Тий. Энэ хожил гэтэл нэг их л байгаа шүү дээ. Сая 4 дараа чожигдсон байж байгаад нэг хоцсон баха. Тэр чинь тэгээд бас Kawhi ганц хоёр тоглолт үнжиж байгаа. Шинэ холбогч нь ганц хоёр тоглолт үнжиж байгаа. Garland бас үндсэн шүү дээ. Гэхдээ ер нь бол энэ баг айгүй эвтэйхэн болцсон шүү. Ирээдүйд. Ирээдүйд байгаа юм уу? Энэ жил ч гэсэн одоо плей-инээс гарч ирэх боломжтой шүү дээ. Тийм. Яг уу одоо зүгээр улирлыг муу ихлүүлсний ганц хорон плей-оффын байранд орох жоохон хэцүү болцсон бохоггүй. Гэхдээ одоо бид нар Garland-ийн Clippers үзүүлж байгаа статистик James Harden-тай харьцуулсан үзүүлэлт байсан шүү дээ. Тэгээ залуужуулаад авцсан. Тэгсэн дээр формд ороод эхэлсэн шүү. Нэгсэндээ тэр солилцоо зүв болоод шүү дээ. Тийм.
Гарланд Харднаас юу хараад илүү гэхээр багийн уур амьсгал цөрөг нөлөө байхгүй л дээ. Бид нэг клипсийг бол бүр шийдчээр дайралт тэгээд плей офф орчин гэсэн чинь тэгж чадсангүй хэр тэ. Шатсангүй үлрэл дуусаагүй байна. Би бол гэхдээ яагаад ч плейний байдал байна гэж бодож байгаа. Плейний байралтаа тоглоод плей офф руу орчод чинь плей оффт орсон л гэсэн үг. Тийм ээ. Уусаа эхний 6-аараа хэцүү шүү дээ. Тийм. Миннесота ч ядаж 6 дагуулсан. Нөгөө нэг сайжирсан байж байгаа нэг айгүйх дараач утсан шүү дээ. Үлрэлээ дундуур тийм ээ. Гэхдээ чи бүр баг түүхэнд орохоор шүү. Тэр түүхэнд орохоор камбэк шүү дээ. Тэр чигээрээ явсан бол санийс ихний 6 орох байсан гэж байхгүй. Би бол Анарын хэлсэн тэрийг бол би бүр гайхсан. Яаж тэгж хэлж чадвал гэж бодсон. Ого Clippers гайгүй камбэк хийнэ гэдгийг бол би бүр яаж тэгж он шилсэн юм бол гэж би бодсон. Байж бол хамгийн сайнаар л байж таа. Хамгийн сайнаас юм шүү. Банар зүр потенциалд нь л итгэсэн баг. Тэгээ улирал эхлэхэд угаасаа хүлээлттэй эхлүүлсэн улирал шүү дээ. Өнгөрсөн улирал яг жил болтой баг тийм шүү дээ. Өнгөрсөн улирал яаж сайн хаарчлаа кавайтай зүг болсон. Долоон тоглолтод жоохон азгүй хожигдсон шүү дээ. Дэнүрт. Ер нь бол Дэнүрийг аваа залангаа алдсах бүр 4-2-ш дуусах боломжтой. Яг зөв надад нэг байсан бодол нь юу гэхээр улирлыг нэг хайчгаар тийм баг юм шиг санагдаагүй. За тэгээд энэ багийг дээш нь тоглуулах хэмжээний тасгалжуулагч энэ багт байгаа. Туршлага тасгалжуулагч байгаа тий. Тэгээ үнэхээр Кавай гэмтэл бэртэлгүй байгаа тохиолдолд энэ багт байнгын боломж байна гэсэн тийм бодол байсан. Гэхдээ надад бол Хардныг явна гэсэн тамаг бол ерөөсөй байгаагүй. Зубацыг бол бүр байгаагүй. Яг хөө энэ жил яатчгүй угаасаа NBA тэрэн дээр ч маш анхаарж байгаа ижлээс үр болох гэж ярьсан. Угаасаа энэ жилийн улирлын тоглолт бол миний ер нь амьдралдаа үзчихсэн хамгийн сонирхол маш ихт сонирхолгүй болгоцсон улирал бол энэ улирал. Олон баг танк хийчихэж байна. 10 баг 2 юунд бүсэд яг 5 баг 20 баг тоглоод. Яг 20 баг тоглоод тэгээд тэр нь хитэн гэсэн чинь улирал дуусаа танк гэдэг үстэй чинь нэг зүгээр 40 тоглолтоос эхлээд тэр танк нь хитцсэн. Талаас нь талтаа орж явахд. Бид нар одоо 12 сараа яг наа чи энэ айгу хортой. Тийм учраас лиг ингээл хуралдаал яг 72 тоглолтоо болох юм болохгүй ч юм уу эсвэл нөгөө драфт ирэхэд дараалж өгөхгүй ч юм ярианд гарч байгаа. А гэтээ энэ байнга тэхгүй л дээ. Ягаад ер нь бол нэг 6 баг бол окей жил болгон байдаг шүү дээ. Ягаад 4 баг нэмэгдсэн бэ гэхээр нөгөө эрхчлэлийн драфтын анги нь өөрөө онцгой анги гэдэг хүлээлт нь яг энэ бүгдийг хийх. Тэнгүүд нөгөө яг нөгөө 40-д толон бол одоо яг тэрэнд нь олон баг тэрэнд яаж шүү дээ. Тэрнээс болоод бид нар тоглогч нар яг сайн тал байгаа ч гэсэн нөгөө сонирхолтой үзүүштэй нөгөө өсөлтөд юмуд нь хамаагүй баг үйл болчих үгүй бид хоёртай дүгнээд байгаа. Яг хүн болгоны юу өөр хэл та. Өнөөдөр одоо яг юу гарч өрөнд үсгийн юу стандинг гараа. Одоо чинь ингээл хамгийн одоо тэнд харалта. Зүгээр ингээд 25 хожил аваа зогсчихсан байгаа байхгүй зүгээр тэрнээс хойш зүгээр ингээд тэр чинь харин сүүл 5 хожоод 25 хожил авлаа. Хожоод байгаа. Яг 20 хожоод байгаа юм ч ойлгохгүй баг байна. Тэр Пеликанс ер нь яг яах гэдэг нь мэддэхгүй. Тэгээд 5 хожоод 25 байна шүү дээ. Бус нь 24 21 болчихоо. Маш амжилттай хамгийн сүүлдээ явжсэн байхгүй энэ баг. Яах гээд хожоод ингээд 11 орсон юм бэ? 24 л байж ихсэн юм шүү дээ. Тийм 15-д явжсэн шүү дээ Пеликанс чинь. За тэгэхээр угсаа ихний 10 баг нөгөө үедтэйгээ таарсан байна. Энэ 10 баг тэгээд тодорхой болсон. Одоо ингээд харахад Clippers зүгээр Phoenix Suns-ыг хожоод плей-офф руу орж байгаа. Ер нь бол юун дээрээ те? Плей-ин дээрээ те? Тэгэхдээ Юта Portland-тай адилхан очиж байгаа. Clippers өөрөө Phoenix Suns-ыг хожих боломжтой гэвэл боломжтой байгаа тийм шүү дээ. Тийм ганц тоглолт. Тий, ганц тоглолт. Kawhi ер нь бол уг нь ингээ яг одоогоор харахад Phoenix Clippers хоёр л орчмоор байна шүү дээ. Тийм шүү дээ. Лимит хийн шүү дээ. Тэгээ яг нөгөө талаасаа харуул Steph харъя те. Steph гинтлээсээ ирэхчүүд Warriors аюултай гэж харуул. Стефи дээр зоож байгааг бас нэг харахгүй байлж байгаа зүгээр л хаа дөө. Яг ороод амжилтгүй хэцүү байгаад байгаа байхгүй хожиход. Гараад гэхдээ Жими гинтэйгүй бол бас арай өөрлөлт тий. Тэгэхээр одоо бол баг яарч плейн хүчээ тоглохчод бидний хэлэхэд нь одоо плейн хүчээ тоглохчод байгаа байхгүй. Уул нэмж унтсан байх ёстой шүү дээ нөгөө багууд нь гарч ирээд. Одоо хүчээр плейний тоглолт хийх гэдэг шүү дээ. Тэхийг байна уу гэж одоо тэгэхээр нөгөө хамгийн мэдхгүй за энэ за юу дараагийн бүгд орцгоё. Тэгэхээр Spurs-тэй таарсан бол тий уг нь Warriors. Тэгвэл гоё шүү дээ. Гоё шүү дээ. 7-оор гарах боломж биш шүү. Гэхдээ 7-ыг 8-аар гарах гэдэг юм байна тий. Тэгээд 7-оор гарах юм бол бүгд тий боломжгүй шүү дээ. Spurs-ыг хожно гэдэг байна шүү тий. Үгүй Spurs-ыг удирд гэхдээ хоёр хамгийн гоё хоцсон баг л манай баг бай. Тийм. Ер нь таарал яг хаа. Өнгөрсөн жил бол OKC-г бол асуудалгүй гэдсэн шүү дээ тий. Stephen Curry бол ер нь бол нэг Wemby өдөөс тоглолчтой шүү. Харин Олимпиас гараад таарал яах юм бэ энэ хоёр. Нэг нэгээр гараа, нэг 8-аар гараа. Wemby ямар травматай гэлээ. Ер нь цаа чи Curry болсон юм шүү дээ. Жохогт бас айц байц байд юм байлгүй дээ. Одоо энэ жил таарал яах юм?
Nightmare нутсан юм билгүй дээ. Гэхдээ одоо би Порзингисээ гівэр бол Кори ороод ивэл бас жоохон тоож магадгүй шүү дээ. Жоохон тий. Гэж шалдаа. За юугаа эхэлцгээе. За хиний асуулт ээ. Одоо ингээд бид гурав нэг асуулт бэлдсэн байгаа шүү дээ. Танд. За зүгээр. За яа. За. Бааж байгаа. Хариулаа. Би энэ ганцаараа за. Би хоёул орчихлоо. Хоёул орчихлоо. Энэ хиний За бааж хариулаарай. хиний бэлдсэн асуулт ээ. Живонте гэрийн альбаг тоглож байгаа вэ? Юу вэ? Хариулаарай. Жонто гэрэн гэж таньж гинүү. Байж. Харж юм байж. Чи хариулж чи чам бэлдсэн асуулт. Би бэлдсэн ингээд тах чинь. Тэр хоёр хариулсан. Та хоёр хариулах юм биш чи. Яг гэж хэлдэг байгаа юм бэ. За та хоёр араас чи би хариулна. За Живонте гэрийн Чикагод бол тоглож исэн. Детройтд бас тоглож исэн. Портленд. Одоо хэлэх таа бол. Детройтд байгаа илүү л гэж бодоод ах юм. Портленд биш үү? Ингээл Шарлоттод байх. Шарлоттод байгаа ах гэж боддог. Тийм лүү. Би л. Монтек. Детройтд байсан. Детройтд байж байгаад явчлаа. Яачлаа. Портленд бол байхгүй. за чи юу? За Чикагоос явцдаг бол Детройт бол Шарлот хоёрын айлыг юм биш. Шарлот ах. За Шарлот гинэ за. Детройт байж л байгаа байхгүй. Баярлалаа. Яа байж л байгаа. Тэгээд олгож sorry. Шарлот төр байхгүй. Чи ихтэй Детройтоос явцсан гэж хэлсэн шүү. 3 дахь сэлгэнээс За Киллиан Хейс гэдэг уг нь драфтын За би энэ мэдх юм байна. Sacramento Kings байгаа. За Nice. энийг бол мэдэж байна манай дуу. Яг ч үл мэдэж. Чин драфтын өндөр сонголт юм чи хаана явж байгааг шалгаж байгаа хгүй. Бас тийм байна. За бади ил тааны. Atlanta Hawks байгаа. Оо за. Солилцоор Алгаад ташаа сууж байгаа. хараад чаа тий. Алгаад нэг тоглолтод 250 оноо авчихсан чи цагийн дууссан. 250 алдаж дундалсан гэсэн. Үрээ тийм тэгээд болно да. Солилцоор явсан. За би энэ асуултыг бааж явахдаа хэлсэн байгаа. Энэ Хариулт маш шагнал. Тусгай нугаараас одоо ингээд Los Angeles Lakers багийн хамгийн урт тараас соёлын цовруул хэдэн тоглолт үргэлжилсэн бэ гэж. Үе. Энэс аягүй гоё асуулт шүү. би бол мэдтгэл юм байна. Би бааж явсан. За Бид 3 Хариулт тийм биш аа. 34 29 33 дим та өөрөө тоогоо явж болно. Тоож болно. энэ үрээ аль нь ч биш гэж өөрийнх нь тоог хэлж болно шүү дээ. Исмис гэж болно шүү. Би аль нь ч биш гэж. Аль нь ч биш гэж яа. Байж хамгийн дараасан урт суус үстэй. Тийм. Lakers-ийн. Lakers сурал вэж таарна шүү дээ. Come on man. Сая 9 дараа л ажицсан шүү дээ. Сайн бишээ. Сайн Нэг шүү. зөөж бож бодъё. Хьюстон нэг 22 дараас хойш чин хитгэн байж илаа түүхэнд. Тэрнээс бодно л да. Яамын тэ. Тий. Тимак те. Ямар гимтсэн шүү дээ. Тэгэхээр чин 22 чин л аимшигтай дүндэртэ орж ирсэн шүү дээ. Бүх цаг үеийн 2 дэх Lakers амар олон жилийн түүхтэй. олон жилийн түүхтэй болохоор тэгээд байна л да. Би бол мэдчихээн. Яа таны хувилбарыг сонсчод тэгээд хэлээ. 50% авах юм уу? Тэр 33 34 хэлээд бол таарч ах шүү дээ. Тэгэхээр 50% авах юм уу? за авъя. За А юм уу С хэлбэр ял нэг. Харин тэгэл тэр хоёрыг айлдаг гэж хэлсэн шүү дээ. Чи энэ хоёрыг авчих болдго юм уу? За 33. За зүгээр л. Зүг шүү дээ. Мундаг байна. 71 оноос 72 оны үлрэлт 33 даас шууд Milwaukee Bucks болж ажилласан байт юм байл шүү. За Түүхэн рекорд шүү дээ. Дараагийн асуулт. Hornets багийн бүх цаг үеийн оностой дамжуулалтад тэргүүлдэг тоглогчдыг нэрлэнэ үү гинэ. Кемба Walker. За Тоглоом хийж байна. Та Кемба Walker юм уу те? Тий. Бүх цагийн оноогоор бол Кемба Walker мөн шүү дээ. Шо оноо яриаг бид оновчтой дамжуулсан. Анууштай дамжуулаад тэр чинь тэгээд одоо холбогч нь байсан. Энэ бол нэг Кембачраас нэг 8 он дамжуулсан. Макси моги байна гэж байх юм. Гэхдээ би бодохдоо Кемба Walker хамгийн их оноо авсан тоглож болцсон байна. Кемба хамгийн удаан тоглолцсон болчиход шүү дээ. Бараг ер нь Барнес Мессиг одоо удаан. За Кемба. Кемба. Үзээ За зөвөрөлт Макси. Би яг явтаа хэлчихэж чинь. Бараг 10 үлрэлт тоглолцсон болохоор нэг үлрэлт дунджаа нэг 500-6 он. 5000 гэдэг чинь амар их Амар тоо систем шүү. Нилээн тоо шүү. Оноогоор бол Кемба бүр ойртож очтг юм байна. 3000. За баярлалаа. За Toronto Raptors багийн бүх цаг үеийн самбарын лидерийг хэлнэ. Самбраас бөмбөг ав. Бош биш үү те? Барнаны юм байна. Багнаны юм уу? Багнаны юу боош уу? Барганы чинь бач айл ус юм үү? Хэн? Барганы чинь. Итали. Ясэ. Тэр сандгүй. Аа. За 3 он Бош чинь 7 өдрөл тоглосон. Бош ч болохоор бүх цагийн онооны лидер нь тийм ээ. Багнаны юм уу? Эсвэл Бош л 7 өдөр. Хамгийн олон үлрэлт тоглосон Валентинос. тийм үү?
А тэгвэл Валентинс. Валентинс тэгвэл. Би улирлаар нь үуч. Бош хидэд тах ч юм. Валентинс Оноогоор авсан юм ч юугаар байна уу халуудах. Валентинс яг доор нь байгаа. Яг доор нь. Ойрхон. Айхгүй. Чи яг толгой эргүүлээд таалт юм байна. Тэгэхээр Бош тэгэхээр амар байсан юм шүү. Амар шүү дээ. Оноогоор ч илүү ребаундер ч юм биш дээ. Бостон биш Бостон Торонто хэмжээнд орж ихний баг 3 4 жилээр дандаа 20-10 хийсэн байхгүй. Дабл унчлал явуулсан юм лээ. За. Маш их баярлалаа. За тэгээ бүгдээ юу энэ лог гарах Premier Sport Network-оор гарах тоглолтуудыг ямар тоглолт үзвэл маш гоё тоглолт байна вэ? Dallas Warriors шүү дээ. Та үзэн үстэ. Йоо. Далас Warriors-ыг үзэн үстэ. Унж байгаа шүү Тэр дээ. Орландо Клейпн гоё болсон. Денвер Houston Rockets Minnesota-гийн тоглолт гоё юм шүү. Ер нь зүгээр Warriors Dallas Boston бүгд гоё тоглолт байна. За баярлалаа. Тийм л байгаа шүү дээ. Miami Spurs гоё боллоо шүү дээ. Гой. Келл Вэр чинь бас Тэр Ларсенгийн тоглогч ямар гоё юм бэ? За. тийм байна. Клейпн гоё. Тэгээд дээрээс нь мэдээж энэ сүүлийн тоглолтууд чинь байгалийн төлөв тоглолтууд учраас Ямар ч плей-ины тоглолтод бол Golden State Warriors тоглоно гэдгийг бол албасаар хэлчихэ. Тэгээ Warriors-ийн тав хуваарийг одоо өөр гоё хуваар ихгүй тийм. Яа, Энэ флагийн нэр үнд яваад байна. Ингиж нэр хаад үзэгдэж гэж дээ нэр тий. Флагийн нэр үнд яваад байна. Энэс ч юм болоод Curry ирүүлэхгүй шүү дээ. Уул ирэх бас ер нь бол сайн ер нь ирэх бол одоо болох. Тэр түрүү гарах дууг нь Пол Жорж эргэж ирэх өдөр тэрний тоглолт ирэхгүй тийм. Яа. Одоо Пол Жорж ирж байгаа шүү дээ. OKC-ийн дараа юутай ирэхэд тоглох гэлээ. Чикаго дээр Чикаго дээр Эмбит тэр хоёулаа тоглох хаа. гой тоглолтын дээр л ирэх юм байна да тэгвэл. За. Бас гоё тоглолт байгаа байна. Хожил гэж Тийм хождог. OKC дээр бол өгсөн дээр шүү дээ. Эргэж ирээд ч барахгүйгээс хойш. Шууд бас ингэж амар. Тактик бол амар тийм ингэж ирээд За, болчих. За энэ доктор ирсэн хүмүүстэй баялаа та бүхэнд удирдлагын 23 дугаар та бүхэнд өгсөн байна. За одоо ерөнхийдөө бол нэг 12-оос 13 тоглолт багуудтай 10-аас 11-ээс 13 тоглолт гэдэг маань үндснээр 3-7 хоног тэмэт үлдсэн ба шүү дээ. Тэгэхээр юу удирдал тусгаад. Тийм. Тэгээд NBA-тэй хамт тогтой хамт дугаараа NBA-тэй хамт дугаар дээрээс нь манай Монголын маань үндэсний дээд лигийн одоо яг хагас шигшээ бүр гал бүр үнэхээр супер болж байна. Тэгэхээр бас Тэр ганцаараа ч үзсэн юм уу? би ялт найз мөр ялт битэр яг эдний тоглолт өгч үзсэн шүү дээ. ямар тик дээр үзсэн гэж Ингийн дикт товцсон. Анх удаа юу? Гүү энэ үйлрэлд нэг л тоглолт үзчихсэн нэрээ. Тэгээ одоо гэхдээ нөгөө юу гэхээр финалаас нь үздэг байх уу? шинэ багийн амбассадор болсон байдаг. Наа тоглолт үзье гэж. Өнөө таа чинь бодонсын юу болцсон шүү дээ. Яг шүү дээ. Бодсон амбассадор. Насаараа хөлгүүдээс дууснаа. За баярлаа. Хүлээж байгаа шүү финал гараад ирээ. За Тий. За гэж. Тэгж тоглож байгаа шүү дээ. Ер нь бол уг нь. их л огт уулзцаая. Say you the greatest, get your vision must be close. A little bit.